Америк болон Канадын хилийг хамарсан 3 хүрхрээ нийлж алдарт Ниагара хүрхрээг бүрдүүлдэг. Хүрхрээний хамгийн өндөр цэг нь 52 м орчим. Тэгээ секунд тутамд хүрхрээнээс 2.6 сая литр ус доошогоо урсдаг гэсэн судалгаа байдгийн байна. За урсах хурд ч гэсэн маш хэрүүн хүчтэйгээрээ бол дэлхийд дээгүүрт ордог энэхүү хүрхрээг иргэдэд аюултай гэж үздэг болсон нь ч аргагүй баг. Ниагара голын ус хүрхрээ рүү доош урсах хүртэл 5 км-ийн зайд иргэдийг бол усанд сэлхийг болон завиар зорчихыг хатуу хориглосон заалт байдаг. За энэхүү хориг гэхдээ 1853 оны үед бол байгаагүй. За тухайн оны 7 сарын 16-ны орой Ниагара хүрхрээнээс 1 км орчим зайтай газар бүтээн байгуулалтын ажил дээр ажиллаж исэн 3 залуус байрлаж исэн. За тэд нар бол ажиллаж дуусаад эрэг рүү явхаараа энгийн сэлүүрцдэг модон завиар явдаг. Яг Ниагарагийн хүрхрээтэй ойр хэсгийн усны урсгал бараг 60 км/цагийн хурдтай маш хүчтэй урсгалтай болохоор их хүч зарцуулж болгоомжтой явж аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байдаг. За тэгээ энэ газар бол анх удаа ажиллаж байгаа хүмүүс биш, байнга шахуу ийм нөхцөл байдалтай дассан хүмүүс болохоор урд нь бол ямар ч асуудал үүсгэлгүй эрэг рүү гарч чаддаг байсан. Харин яг тухайн 7 сарын 16-ны орой тэдний нэг сэлүүр нь нэвдэрч завиа жолоодож чиглүүлэхэд маш хүндрэлтэй болсон. Эрэг рүү дөхөж чадахгүй хүчтэй урсгалд цохиулж завин доороо бол хид эргэж сүүлдээ хөмөрсөн байгаа. За ингээ маш хэцүү нөхцөл үүсээд хөвсөн завнаас унсан ажилчид сэлээд эрэг рүү гарахыг хичээсэн ч гэсэн ус бол маш хүчтэй байсан учраас хоёр нь бол дийлэлгүй усанд түрэгдэж амьд юм байна. Үлдсэн нэг эрэгтэй болох Joseph Avery арай хийж хамаг чадлаараа тэмцэж азар бол модны нэг мөчрөөс зулгааж татаж амжсан юм байна. Хагас бие нь усанд тэгээ хамт явсан хоёр хүнээ тэр дорхноо алдаж юу болоод байгаагч ойлгох сөхөөгүй өөрөө мөчрөөс зулгааж амьд үлдсэндээ айх гайх зэрэгцэж хин нэгнээс тусламж гуйж орилсон боловч усны хүчтэй дуу чимээ хитрхи их байсан болохоор хинч түүнийг орилохыг бол сонсоог байгаа. Ядж хахад нөгөө зуурсан байсан мөчр нь усанд удаан цохигдоод мөлчилсэн байсан болохоор гар нь ингээд тэрэн дээр бол халтраад арай ч тэрнээс зуурч байдаг чадлаараа тэмцэж аврагдахын тулд яаж чадахгүй усны тэг голд гатцсан байна. За хэрвээ нэг л зүйл эвгүүдээд тэр мөчрөөс гар алдах юм бол хэдхэн секундын дотор хөх аюултай гэдгийг тэр мэдчихсэн болохоор залбирч ам аврагдах ямар боломж байгааг хүлээхээс өөр арга үлдээгүй. Ядж хахад бүр шүн болцсон байсан болохоор түнэр харанхууд маш их чимээн дунд ямар байдалтай байсныг ер нь бол төсөөлөхөд амар байна. За ингээд Жозеф бол бүтэн шөнийн турш тэр газараа байж маргааш өглөө нь болоход Ниагара голын хажуугаар явсан хэсэг жуулчид түүнийг анх олж харсан. За тэгээ нөгөө жуулчид бол Жозефийг анх олж хараад юу ч ойлгоогүй зүгээр л гараараа даллаж мэдчлэх маягтай байсан бол Жозеф хоёр гараараа мөчрөөс тас зурчихсан хамаг хүчээ барчсан байсан ч арай хийж нэг гараа өргөж хариу мэндэлсэн баг. За нөгөө жуулчид бол тэгээд удаачгүй түүнийг ам эрсдэх аюултай нүүр тулсан байгааг нь мэдсэн даруйдаа тусламж дуудаж хүчний байгууллага болон аврах баг тэр газар очисон баг. Түүнийг аврахтаа маш болгоомжтой байдлаар ойртохгүй бол аврах хүмүүс ч гэсэн өөрсдөө бас эрсдэх магадлалтай. Жозеф хүрхрээтэй маш ойрхон байсан учраас яг ойролцоонд байдаг жижигхэн гүүр хэсэгт бол эхлээд гарч агаад хөвөгч болон жижиг хийлсэн завийг тэндээсээ ойртуулах замаар аврах боломж нь бол хамгийн эрсдэл багтай гэж үзсэн байна. За ингээд энэ аргаараа тэд хидэн удаа Жозеф руу дөхөж очихыг хичээсэн боловч амжилт олоогүй. За тэгээ дараагийн арга хэрэглэхээр болоод Олс бэхлээд тэрэндээ бол хөвөгч завиа ууж Жозеф руу дөхөхөр шийдсэн. За энэ арга нь ч амжилттай байсан. За завин дээр Жозеф арай хийж гарч амжсан боловч харамсалтай нь бас л хөмөрчихсөн. За тэгээ хөмөрсөн даруйд бол хүчтэй усны урсгал түүнийг татаж хүрхрээ рүү тэр хэдхэн секундын дотор татагдаж доош унаж амиа алдсан юм байна. За энэхүү үзэгдлийг бол нүдээр харсан олон гэрч байсан. Тэр яг ар нуруугаараа ус руу унахдаа хоёр гараа дээш өргөж ингээд бүх зүйл дууслаа гэж бууж өгч байгааг нь илтгэх шиг болсон. Түүний эцсийн мөчийг нэг сэтгүүлч залуу зургийн хайлсанд буулгаж чадсанаар маш харамсалтай ч гэсэн олон хүнд сэрэмжлүүлэг болж чадхаар маш аимшигтай мөчийг буулгасан байсан.
2018 оны 4 сарын 8-ны өдөр Chad Lawhorn Nashville-д байх гэртээ шөнийн 3 цагийн үед гинэт сэрсэн. Яг урд өдөр нь бол тэр Сан Францискогоос Nashville руу нисэх урт нислэгтэй байсан болохоор нойрон солигдсон шүн дунд сэрсэн нь тэр байсан. Босонгуудаа тэр бол доошоо нэг давхар руугаа бууж галтогооноос жоох идэх зүйл хайхаар явхдаа уцаа гаргаж ирээд харсан чинь Venmo гэх аппликейшны аккаунт дээр нь бол түүнд notification ирчихсэн байсан. За түүний дүү Casey Chad руу одоо $250 шилжүүлсэн. Тэгээ гүйлгээний утхан дээрээ хохирол гэд бичсэн ганцхан тийм өгтэй байхаар нь Chad бол нэх олон зүйл тухайн үедээ бодоогүй. Дүү Casey нь бол ойрын жилүүдэд сэтгцэн эмгэгээс болж тэрэндээ одоо зовж ийснийг мэдэх болохоор $250 шилжүүлж хажуу хаваарх одоо гэр бүлийнхнийгээ баггүй зовоосны нөхөн төлбөр гэж шилжүүлсэн юм шиг санагдаад хэсэг тэнгэлцэж зогсож ийсэн нь өөр олон зүйл бодлого шууд л унтлахын хувцас дээрээ гадуур хувцаа углаад түлхүүрээ аваад яарад гараа явсан. За тэдний гэрээс бол 2 цагийн зайд байх East Ridge, Tennessee руу тэр яарч явсан нь тэр байсан. Тэнд бол Chad-ийн ээж болон түүний дүү Casey хамт амьдардаг байсан. Chad уг нь ээж рүүгээ тэгээ бас дүү рүүгээ маш олон удаа залгаж холбогдохыг оролдсон боловч тэд нар бол ерөөсөө уцаа авахгүй байсан. За тэгээ яарч давхиж очиход бол ээжийнх нь гэрийн гадаа маш олон цагдаагийн машин болон телевизийнхэн ирчихсэн. Гэрээг нь бол битүү шар туузаар хүрээлээд гэмт хэргийн газар болгоод бүсэлчихсэн байдалтай байсан. Chad машинаа ойролцоохон зогсоогоод хэр удаан бол тэр зүг рүү харсныг мэдэхгүйч байшингийн ойролцоо байсан нэг цагдаа түүнийг анзаарч хараад машин руу төхөж хурч ирээд цонхыг нь тогшсон баг. За тэгээ Chad цонхоо онгоолгож чухам юу болсон талаар дуулсан явдал нь Chad-ийн амьдралдаа сонссон хамгийн аимшигтай түүх байсан. Яг энэ цаг мөчөөс 24 цагийн өмнө Chad-ийн дүү 23 настай Casey өөрийн сайн найз болох Avery-тэй хамт комик номын дэлгүүр рүү явчаад тэгээ буцаад Casey-гийн гэрлүүнд явж тэндээ хонхоор болсон. Avery том өрөөнд нь бол унтчихсэн. Шөнийн 12 цаг хагасын үед Casey-гийн утсан дуугараад за тэгээд ээж нь залгсан байсан. Тэгээ залгаад бол баарнаас ирээд авах боломжтой үгүйг Casey-гээс асуусан байна. Casey бол энэ хүсэлтэнд нь дурамжхан хариулж очоод авъя гэдгээ ээжтэй хэлсэн. Ээж нь бол тухайн үед одоо арх хэргэлцэн согтуу байсан болохоор очиж авчрах гад машинаа асаагаад тэр явсан. Очиж авчаад буцаж харих замд ээж нь бол Casey-г битгий өөрийгөө гимтээгээрэй гэж гуйж өөрийгөө гимтээх явдал чинь ээжийнхэн санааг маш их зовоодох шүү гэж хэлсээр байсан. За тэгээ тэр хоёр бол гэртээ харж ирсэн. Харж ирснийхээ дараа Casey өрөөндөө явж ороод өөр нэг найзаасаа хулгайлж авсан винто бууг шүүрч аваад өрөөнүүдээр хэсэг нааш цааш холхиж өөрийгөө бэлэн байгаа үгүйгээ бодож ийсэн. Доошоо нэг давхар руу очиж зочны өрөөнд унтчихсэн Avery гих найзынхаа толгой тус газар руу буугаа онилж жогоод шууд гал нисэн. Avery бол юу ч ойлгох боломжгүй шууд л амьсгал хураасан. За ингээд дараа нь бол тэр дээш 2 давхар руу гарч ээжийнхээ өрөө рүү явж очиод хаалгыг нь нээж яг босох хэсэгт нь зогсож жоод арай унтаж амжаагүй байсан ээж рүүгээ буугаа шагаагаад гохыг нь дарсан байна. Буу яг энэ үеэр гацаад ээж нь ч гэсэн согтуу байсан болохоор доор буун дуу гарахыг бол сонсоогүй. Тэгээд ч хүүн өрөөнд нь орж ирчээд харанхууд юу хийгээд зогсоод байгааг нь ч ойлгоогүй. Тиймээс өөрийгөө хамгаалах ямар ч үйлдэл шууд гаргаагүй. Casey өрөөнөөс холдож цаад өрөөний гэрэлд буу яагаад гацсныг хараад тэрийг нь янзлангуудаа буцаж ээжийнхээ өрөө рүү дөхөхөд тэдний нохоо нь бол учир зүггүй хуцаж маш их дуу чимээ гаргаж эхлэхэд ээж нь ямар нэг зүйл буруу гэдгийг ойлгоод нохоогоо хуцахыг нь болиулах гэж тайвшруулж авах үеэр Casey-г олоод харсан. Casey бол буу барьсан буудахад бэлдээд зогсож байгааг харсан даруйда ээж нь шууд хөшөж орхисон. Casey ямар ч эргэлзээгүйгээр бууны гохыг 2 удаа дарж ахаад буутах гэсэн чинь буу нь ахаал гацсан. За эхний бууцсан 2 сум бол өхлийн аюултай байгаагүй. Нэг сум нь бол ээжийнх нь мөр хэсэг рүү онсон. За ээжийнх нь согтолттой байдал нь бараг тэр дороо сэргээд хүүн өөрийг нь алах гэж оролдож гин гэдгийг шууд л ойлгосон ба. Сандарч шоконд орсон ээж нь бол Casey рүү ойрлж чи чинь яаж байгаа юм бэ? Намайг алах нь штэ гэж байдаг чадлаараа хашгирсан боловч Casey сандарч байгаа ч юм ерөөсөө байхгүй. Бууныхаа гацааг нь янзалж зогсож ийсэн. Ахаад ээж рүүгээ чиглүүлээд 2 удаа гал нисэн. За энэ удаагийн 2 удаа буудсан явдал бол ээжийг нь үхэлд хүргэж бүх зүйлийг дуусгасан.
Кейси нэг давхар руу бууж Avery-гийн биедэн байсан зүйлийг сэгсэрч төрөвчийг нь хоослоод гэрээсээ гарч машинаа унаад Миссисипи рүү хөтлсөн. За ингээд тэр найзыгаа болон ээжигээ хөнөөчөөд өөр тийш явснаасаа удаачгүй 24 цагийн дараа өөрийнхөө амийг эгүүтгсэн. Яагаад энэ бүх деталийг хүн бүр мэдэж авсан гэхээр Кейси гэмт хэрэг үйлдэснийхээ дараахан өөрийн Facebook аккаунт дээрээ урт пост биччихсэн байсан. Тэгээ тухайн пост дээрээ яг юу болсныг нэг бүрчлэн тодорхой бичсэн байсан. Удаачгүй түүний постыг бол холбогдох байгууллагт нь хэлж устгуулсан юм байна. Учир нь бол хэтэрхий аимшигтай, хэтэрхий задлж бичсэн гэмт хэргийн постыг өөр олон хүнд тархаас нь өмнө устгах нь зүй ёсны хэрэг байсан. Постноос нь зарим онцлог зүйлсийг нь дурдах юм бол өөрийнхөө ах Чадд маш их сэтгэлэн зовж байгаа талаараа мөн түүний хувьд энэ хэрэг маш хүнд тусна гэдгийг ойлгож гинэ гэж бичсэн байснаас гадна Кейсигийн сэтгцэн эмгэгтэй байгаа асуудал дээр тусалж дэмжсэн бүх хүмүүст ах нөгөө Чадд нь бол үргэлж талархаж маш хэцүү үеүүдэд дүүтэй нь хамт байж даван туулж агаад үргэлж баярлж явдаг гэдгээ илэрхийлдэг тийм хүн байсан юм. Кейси бол өөрийн үйлдэлсэн хоёр хүний хүн амны хэрэгтэй юу түүнийг сэтэлжүүлж ийм зүйл хийх болсон талаараа тодорхой зүйл бичээгүй байсан ч гэсэн сүүлийн хэдэн сарын турш маш олон удаа хүн алах талаар бодсон талаараа постныхоо бол сүүл хэсгээр бичсэн байсан. Мөн хүн алсны дараа ямар мэдрэмж төрдөг талаар мэдэрхийг хүссэн ч үнэн дээр тухайн хэргийг үйлдсэний дараа бараг юу ч мэдрээгүй гэдгээ дурдсан байсан. 1996 онд 28 настай Пал Жорж Таван гэх залууд нэгэн гайхамшигтай насан туршид нь мартагдахааргүй санал ирсэн. Хималай уулын орчмоор төрж өссөн энэ залуугийн хувьд дэлхийн хамгийн өндөр оргил болох Эверестэд авирах энэтхэг улсын хамгийн анхны авиралтын баг бүрэлдэхүүнийг удирдах авч явах хүнээр түүнийг сонгож байгаагаа дуулгасан юм байна. Энэ залуу бол дунд сургуулаа дүүргэж төгсөнгүүтээ энэтхэгийн хамгийн их өрсөлдөөнтэй мөн нэр хүндтэй энэтхэг төвдийн хилийн цагдаа болж тэнцэж чадсан юм байна. Хятад улстай хилэлдэг хэсэг дээр ажилладаг байсан болохоор тэднийг өндөр түвшний ландскейп чиглэлээр ч гэсэн мэрэгжүүлсэн байдаг юм байна. Хятад болон энэтхэгийн хилэлдэг хэсгээр Хималайын хад асга ихтэй нуруу оршдог учраас 12 жилийн туршид бол тэнд туршлагажиж ажиллахдаа ууланд маш сайн авирч чаддаг эксперт болоод хамт ажиллагчдын ч гэсэн Пал Жорж бол маш тийм илгэмсэх ханддаг нэр хүнд сайтай нэгэн байсан. Ямар сайндаа бол түүний гавшгай гарамгай байдал нь Эверест ууланд авирах багийнхныг удирдах авах томилгоонд нэр дэвшгэд хүргэсэн юм байна. Пал Жоржийн ээжийн хувьд бол энэхүү нэр хүндтэй үүрэг хариуцлага сэтгэл хөдлөмөр санагдаж хүүгээрээ маш их бахархаж исэн ч гэсэн тэрхүү эрсдэлтэй аюултай явдлыг нь дэмжих хэцүү, байх хэцүү, давхар бол санаа нь маш их зовж исэн. Пал Жорж бол эхэндээ ээжийнхээ санааг зовоохгүйн тулд эхлээд бол Эверест ууланд биш өөр ууланд авирна гэж хэлсэн боловч бусад нөгөө хамт ажиллагчдаас нь Эверест уул руу авирахаар болсон гэдгийг нь олоод мэдсэн. Тэгээ хүүгээ бол битээ яваач гэж хэдэн удаа гуйсан боловч Пал Жорж шийдвэрээ бол ерөөсөө өөрчлөөгүй явах гэж байгаадаа бол маш сэтгэл хангалуун өөртөө итгэлтэй байгаагаа ээжтэй хэлсэн. Ингээд 1996 оны 5 сард гэрийнхэндээ болон бусад хамт ажиллагчдаа баяртай гэдгийг хэлээд багийнхаа гишүүдээ аваад аялалдаа тэд гарсан юм байна. Ингээд тэдний аяллаа эхний өдрүүд бол маш гайхалтай байсан. Бүх зүйл ёс гормын дагуу яваад залуусын хувьд бол амьдралдаа үзэж болох хамгийн сэтгэл дүүрэн өдөр хоногуд өнгөрч исэн байна. Гисэн хэдий ч энэ байдал бол удаан үргэлжлэхгүй гэдгийг тэд харамсалтай нь мэдээгүй. Тэдний хамгийн эцсийн шатны авиралт болох Эверест уулын хойд хэсгээрх North Face хийсэн алдаатай тэмдэглэгээнүүд буруу шийдвэрүүд мөн дээрээс нь бол цаг агаарын хэцүү нөхцөл байдал тэднийг орвонгоор нь эргүүлсэн байна. Нөхцөл байдлын талаарх албан ёсны мэдээлэлээр бол 5 сарын 10-ны өглөөнөөс асуудлууд бол араасаа ундарч эхэлсэн. Пал Жорж болон хамт явсан 2 хүн тэр өглөө оройтож сэрсэн. Уг нь бол шөнийн 3 цаг хагасаас цааш хөдлөн гэсэн төлөвлөгөөтэй байсан ч гэсэн
өглөөний 8 цагт сая нэг юм замдаа гарч эхэлсэн нь алдаа болсон. Бүхэл бүтэн 4 цаг хагасын хугацааг алдаж, дээрээс нь нэмээд хүчтэй цасан шуурга шуурч үзэгдэх орчин хумигдсан. Хэдийгээр Эверестийн оргилд гарсан хүмүүс туг далбаагаа намруулж, улсынхаа тугийг мандуулж, хачин гоё бүрэн тоноглогдсон хувцастайгаар олон нийтэд авирсан хүмүүс нь харагддаг ч гэсэн яг бодит байдал дээр бол Эверест уул одоо маш хатуу хахир гэдэгтэй нь бол хинч маргадаггүй. 1924 оноос хойш Эверест ууланд 300 гаруй хүн амиа алдсан гэж тоологдсон байдаг. За Эверестийн оргилд хүрэх эцсийн 800 гаруй метрийн хэсгийг үхлийн бүс гэж нэрлэдэг. Яг тэр хэсэгт хүн явж очих үеэр хүчил төрөгч хязгаарлагдмал болоод хүний биеийн эд эсүүд үхэж эхэлдэг. Маш их одоо спортоор хичээлдэг атлетик төрлийн бие бэлтартай хүмүүс зүрхний шигдээс болох магадлал шууд ихсдэг. За цус харвах, биеийн байдал эрс доройтож муудах, өндрийн одоо өвчлөлүүд илэрч эхэлдэг юм байна. Хүмүүс ядарч туйлдсан дээрээ маш хүнд хэцүү нөхцөл байдлаас шалтгаалж амиа алддаг бөгөөд за оргилд хүрэх гэсэн хүмүүсийн урт цуваа үүсээд хүлээж туйлдсандаа ч гэсэн оргилдоо хүрэлгүй амиа тавьдаг юм байна. Амиа алдах нөхцөл байдал үүсгэхээс өмнө одоо доошоогоо буцаад бууж явах сонголт байсан ч гэсэн энэ хүртэл явцсан юм чин эцсийг нь одоо үзчихэж буцна гэх бодол үндсэндээ бол хөлрүүн тэднийг түлхдэг гэж ойлгож болох юм байна. Яг энэ жишгээр Палжор болон түүнтэй хамт явсан 2 хүнийг 5 сарын 10-ны өдрийн 3 цаг гэхэд одоо Эверестийн орой дээр хүрч чадахгүй байх юм бол буцаад бууж ирэх тушаал өгсөн боловч 3 цагийн үед оргилдоо хүрээгүй харин үхлийн бүс хэсгээр тэд явж исэн болж таарсан. Палжор бол өөрөө ахлагч байсны хувьд бусдыгаа удирдаад буцаад буулгүй маш их ядарч сүлдсэн. Тэгээд эхнээсээ биеийн одоо хэсгүүд нь хөлдөж хоорондоо холбогддог станцаараа буцаад буухыг хэлхийг оролцсон боловч хоорондоо ч холбогдож чадахгүй станцаа сонсоогүй юу эсвэл тоогоогүй. Палжорын толгой командлагч нь тэднийг буцахыг удаа дараа сануулсан ч гэсэн оргилд гарахад 1 цаг дутуу байна гэдгээ хэлснээс өөрөөр ямар нэг хариу өгөөгүй. Ингэж чимээ сураггүй байсаар 2 цаг хагасын дараа буцаж холбогдоод Эверестийн оргилд тэд гарч чадлаа гэдгээ мэдэгдсэн. За энэ нь зөвхөн тэдний хувьд нэр төрийн хэрэг байгаагүй бүх энэтхэгчүүдийн хувьд рекорд тогтоосон түүхэн үзүүлэлт болж энэ мэдээг сонссон даруйда Палжорын ажилтдаг баазынхан дуу шуугиан болж баярлаж бахархаж хүлээж авсан. Мэдээж дагаад мэдээнүүдээр ч гэсэн энэхүү амжилттай одоо авиралтын талаар шууд л цацагдаж эхэлнэ гэдэг нь ойлгомжтой байсан. За ингээд энэхүү маш гайхалтай мөч ч гэсэн удаан үргэлжлээгүй. Угаасаа цагаагаарын нөхцөл байдал маш тааруухан байснаа бүрч илүү их муудаж эхэлсэн. 1996 оны хамгийн аимшигтай цасан шуурга гэж хожим нэрлэгдэх хүртлээр тийм л хэцүүхэн зүйлтэй Палжорын баг нүүр тулсан байна. 5 сарын 11-ний шөнө гэхэд үндсэндээ Палжор болон бусад 2 гишүүнээс хинээсэн ч хариу ирээгүй учраас яаралтай аврах багийнхныг тийш нь хөдлөсөн боловч шууд яваад очих боломжгүй учраас хэд хоногийн дараа л тэдний амиа алдсан гэсэн мэдээлэл батлагдсан байна. За ингээд Палжор болон хамт явсан 2 хүн Эверест уулын ар хэсгээр байх North Face гэх хэсэгт нь бол амьэрсдэж энэ мэдээлэл цацагдсан цагаас хойш Палжорын түүхийг мэддэггүй түүнийг таньдаггүй хүн гэж бараг байхаа болсон. Палжорын өмсж явсан уулын ногоон гутал одоо хүртэл North Face-д байдаг бөгөөд за Эверестийн оргилд араас нь авирч хүрэж байгаа бүх хүн түүний гутлыг харж дээгүүр нь давж явхаас өөр аргагүй байдгийм байна. Эверест ууланд авирч байгаа ямар ч хүн айлч талаас нь авирсан бай 200 гаруй өгсөн хүний дээгүүр гарч иж оргилдод хүрэх шаардлагатай байдаг. Амиа алдагсдын биеийг доош нь буулгах гэдэг нь өөрөө бол асар үнэтэй бас эрсдэлтэй алхам байдаг учраас тэр чигт нь тэнд байлгахаас өөр аргагүй байдаг юм байна. Палжорын амиа алдсан байгаа байдлыг харах юм бол улбар шар өнгийн парка цэнхэр өнгийн өмд өмсөөд 2 гараараа цээж хэсгээ зөрүүлээд тэрчгсэн яг л өөрийгөө дулаахан байлгахыг хичээсэн юм шиг байдалтай харагддаг. Түүний бие цогцос өдийг хүртэл 28 жилийн хугацаанд Эверест уулын үхлийн бүсэд байдаг бөгөөд бусад 200-300 цогцсноос түүний түүх хамгийн алдартай нь гэж яригдтiin байна. Ингээ бодохоор Эверест уулын оргил хэсэг оршуулгын газар шиг байдгаа гэж ойлгож болох юм байна.
2018 оны 6 сард 18 настай Тайлер Тернер 10 жилээ онц дүнтэй төгсөөд тэгээ Калифорни их сургуульд тэнцэж бүр бүтэн тэтгэлэгтээ сурах болцлыг бүрэн хангаж чадсан. Тэр бол биохимийн инженер мэрэгчлэр суралцахаар төлөвлөж өөрөө бол тархины саажилт гэсэн өвчний онцтой байсан болохоор бусад ийм өвчнөөр шаналж байгаа хүмүүст ч гэсэн туслая гэж бодоод эргэлзэлгүй энэ мэрэгчлийг сонгосон. 2018 оны 8 сард нь Тайлерийн нэг найз нь чи төрсөн өдрөөрөө ингээ шүхрээр үсрэх үү гэсэн тийм саналыг тавьсан ба. Урд нь бол шүхрээр үсэрч байгаагүй болохоор түүнд энэхүү санал бол маш шин содон санагдаж шин төрлийн ийм зүйлийг туршаад үзье гэж шийдсэн. Түүний ээж Франсин гэж эмэгтэй хүүтэйгээ бол маш ойр дотн байдаг хүний хувьд хүүгээ шүхрээр үсрэж байгаа гэдгийг нь сонсоод сэтгэл нь зовниж хүлээж авсан ч гэсэн хүүн явъя гэж шийдсэн болохоор хамт яваад зургийг нь дараад бас баярт мөчөнд хамт хуваалцаад хажууд нь бай гэж бодсон юм. 8 сарын 6-ны өдөр Тайлер ээжтэйгээ хамт машинаар цаг яваад хөөрөх Лоудай гэд нэртэй шүхрээр нисч буух газартаа явж очсон. Очиход бол Тайлерийн 3 найз нь ирсэн хүлээж исэн. Тэд нар ч гэсэн өсрөн гэдэгтээ жоохон айж сандарсан байдалтай байсан ч тэдний хувьд бол маш сонирхолтой санагдчихсан юм. Ингээд Тайлер бол касны хэсэгт нь явж очиод 3900 метрийн өндрөөс инструктортай үсрэн гэдгээ хэлээд $100 тушаасан. Тандем жампing буюу шүхрээр нисэх хүн бол ганцаараа биш, харин мэрэгжлийн зааварчлах багштай хамт бэхлэгдээд тэгээд түүний удирдлаганд ор хамтдаа үсрэхийг хэлдэг байгаа. Тэгээд үсэрсний дараа хэдэн метрийн өндрөөс шүхрээ нээхийг тухайн зааварчлах багш шийдэж бүх зүйлийг удирдах учраас Тайлер бол энэ зүйл дээр санаа зовох ямар ч шаардлагагүй 4 бэхлэгээтэйгээр зааварчлагчийн цээж хэсэгт бэхлэгдсэн байдалтай хэрхэн агаарт тогтвортой байх уу, хидээд нь шүхрээ задлах уу гэдэг дээр анхаарч доош үсрэнэ гэсэн үг юм байна. Тэгээд Тайлер бол ээжтэйгээ хамт инструктор дээрээ явж очисон. Тухайн хүн нь бол 25 настай Ён Хуан гэх нэртэй эрэгтэй байсан. Урд нь бол 700 гаруй удаа шүхрээр ниссэн туршлагатай гэж өөрийгөө хэлсэн ба. Тэд бол нисгээс өмнө Тайлерыг аюулгүй ажиллагааны танилцуулга видеог эхлээд үзэх шаардлагатай гэж хэлээд нэг өрөөнд оруулсан. Тэгээ ээжтэйгээ хамт бол тэр бичлэгийг үзээд сууж исэн чинь өөр нэг инструктор орж ирснээ бичлэгийг шууд унтраагаад нэг сүртэй юм байхгүй дээ ухааны юм яриад тэгээ нөгөө Франсины хувьд болохоор хүүн анхудаа нисгэж байгаа болохоор бүх зүйл тэдний хувьд шин содон тэгээд ч хамгийн чухал аюулгүй ажиллагааны видео дүрсийг дундуур нь унтраасанд нэг л эвгүй санагдаад эхэлсэн. Гисэн хэдий ч олон ч удаа шүхрээр нисчихсэн туршлагатай хүмүүс гэж бодоод юм болгон дээр ингээ юу гэдэг санаа зовоод хүнд итгэхгүй хил ам хийгээд байх нь эвгүй юм шиг санагдаад тэгээ бүх зүйл зүгээр байхаа гэж бодоод тэгээ тэрхэн зур өнгөрөөцөн. Өглөөний 10 цаг болохоос өмнө инструктор залуу бол Тайлер дээр ирээд бэхлэгийг нь бүгдийг нь цээжинд нь зөөж өгөөд яг нисхийн өмнө ээж дээрээ тэр явж очиод ээжигээ тэрврээд зураг авахулсан ба. Ингээд дараа нь бол тэр онгоц руу суухаар найзуудтайгаа хамт явсан. Тайлер сандраад юусоо тайвширч чадахгүй байсан болохоор инструктор нь бол түүнийг тайвшруулахыг хичээж утсаа гаргаж ирээд тэгээ нисхийн өмнө ямар бодолтой байгааг нь асууж өөрөөр нь яриулах маягаар арай сэтгэл зүйг нь өргөхийг хичээж исэн ба. Энэхүү бичлэгийг та бүхэнд үзүүлье. Tyler Turner. What do I do here? I am going to jump out of a plane. It's your first time. First time indeed. That's my mom over there. Hello. Very loving mom. Done a lot for me in my life. Hope more that she'll help me with more of my life because I want to make it. Okay. We're going to make it. Ингээд энэ бичлэг хийгдэж дууссаны дараа онгоц нисэх хэсэг рүү тэд бол явцгааж Тайлер хэсэг хугацаанд сатаж цардмал зам дээр өвдөглөж сууж агаад хэсэгхэн хугацаанд залбирал үлдчихэд тэгээ босч цааш явахдаа бол эргэж харж ээж рүүгээ гараараа нэг даллаад тэгээд онгоцонд тэр суусан байгаа. Онгоцтой тэд хөөрч удаачгүй багаар дээшлсээр бараг 4000 метрийн өндөрт буюу шүхрээр буухад тохиромжтой өндөрт гарсан. Доор нь хараа зогсож исэн Тайлерийн ээж нь бол хүүгээ хизээ өсрөхийг харж зогсож итэл эхнээсээ бол хүмүүс нь өсөрж гисэн. Тэгээ хитрхи хол байсан болохоор ч тэр бас яг аль нь Тайлер гэдгийг олж харах бол хэцүү. Тэгжээтлээ эхнээсээ хүмүүс шүхрээ дийлгэж хүүгийнхэн шүхэр ямар өнгөтэй байсан болоо гэж тэрүүхэн хооронд бодож эхэлсэн. Тэгээ хажуу аваараа байсан хүмүүсээс Тайлер хүүн ямар өнгийн шүхртэй ниссэн болоо гэж лавлж асуусан чинь тэд нар ч гэсэн мэдэхгүй гэд эсвэл анзаараагүй ч юм уу ингэж байж агаад
бүр доошлох үеэр нь хинбэ гэдгийг нь арай тодорч харагдах үед л Тайлер ерөөсөө харагдахгүй байсан. За ингээ харамсалтай нь бол Тайлер болон инструктор Ён Хуан хоёр шүхрээж дэлгэж чадаагүй гацаад дэлгэхдэггүй байсан асуудлыг тухайн инструктор залуу маань шийдэж чадахгүй байсараагаад хоёулаа унсан даруйда шууд амьсгал хураасан. За ингээд Тайлерын гэр бүлийнхэн бол маш харамсалтай зүйлтэй нүүр тулсан. За тэгээд тухайн шүхрээр нисгэх төвийн эзнийг шүүхэд өгөөд эцэст нь тэд бол юу олж мэдсэн гэхээр Тайлертай хамт ниссэн инструктор Ён Хуан үнэндээ бол яг мэрэгжлийн сертификат гардаж авсан хүн бол биш. Сертификат авахт нь шаардлагатай байдаг сургалтанд нь ч суугаагүй тийм хүн болж таарсан. За тэгээ шүхрээр нисэх үед гарсан гинтийн ослын үед тухайн хүн маань ямар арга хэмжээ авахч мэддэггүй хүн байсан гэдгийг нь бүр тухайн төвийн эзэн нь хүртэл мэдчихсэн болж таарсан. За бараг л ингээд сонирхогч хүн зүгээр л инструктор болцсон ямар ч аюулгүй ажиллагааны дүрмээ мэдэхгүй хүн авч нисээд за тэгээ амиа алдсан харамсалтай хэрэг энэ байсан. Энэ хэрэг дээр бол мөрдөн байцаагчид мөрдлөг явуулах үеэрээ өөр ахаад 20 гаруй хүн энэ төв дээр амь насаа алдсан байна гэдгийг олж илрүүлсэн. За энэ төвийн эзэн мэдсээр ээжж мэрэгжлийн бус инструкторыг ажилуулж 20 гаруй хүний амь насанд хүрч шүхрээр нисэх үеэр амиа алдсан тохиолдол маш тийм бага байдаг ч гэсэн энэ төв дээр харин үхлийн хувь маш өндөр үзүүлэлттэй гарч ирсэн ба. За ингээд мөнгөний төлөө маш олон хүний аюулгүй байдлыг үл тоомсорлож маш том хариуцлагын алдаа гаргасан эзнийг Тайлерын гэр бүлд 40 сая долларын нөхөн төлбөр олгуулах шийдвэрийг шүүх гаргасан юм байна. За ингээд энэхүү түүхээр дамжуулж хин нэгнийг шүхрээр битгий үсрээрээ гэж хэлэх гэсэн биш. Харин ямар ч үед та үйлчлэгээ авахдаа мэрэгжлийн баг бүрэлдэхүүн ард нь ажиллаж гин үү? Танд үйлчлэгээ үзүүлэх хин нэгэн мэрэгшсэн туршлагатай хүн байна уу гэдгийг заавал асууж лавлж ахна ирээдүйд гарах эрсдлийг бууруулдаг гэдгийг сануулж өгөхийг хүссэн гэдгийг битгий мартаарай. 1962 онд Мексикийн Синалуа мужид ядуу гаралтай нэгэн айлд Челино Санчес мэндэлсэн. Түүнийг 15 настай байх үеэр нь эгч нь нэг суурьнд нь амьдардаг баян эрэгтэйд хүчндүүлж за тэр хэрэгтэй бол тухайн эрэгтэй ямар нэгэн ял шийтгэл авалгүй өнгөрчихсөн юм байна. За яг энэ явдлаас 2 жилийн дараа буюу 1979 онд Челино 17 настай байх үеэрээ нөгөө эгчийг нь хүчинцэн эрэгтэйг нэг үдшилэг дээр олж харангуутаа явж очиод толгоор нь будаж амь насыг нь хөнөөсөн. За ингээд хүн амны гэмт хэрэг хийсэн даруйда тэр бол Тихуана гэх газар руу зугтаж Америк руу нэвтрэх хилийн ойролцоохоо очиод авгийнхаа гэрт амьдарч гисэн. За тэгээ тэнд байх үеэрээ бол дэлсул ажил хийж амьдарч агаад за тэгээ хэдэн жилийн дараачаас нь Америкаас буцаж Мексик руу очсон нэг ахтайгаа нийлээд бизнес хийж эхлэхээр шийдсэн юм байна. За тэр хоёр бол хамтдаа Мексикийн иргэдэг хууль бусаар Америкийн нэгдсэн улс руу хил нэвтрүүлэх ажлыг хийж исэн. За гисэн хэдэж 1984 он гэхэд энэ хууль бус ажиллагаа нь үндсэндээ зогсож яасан бэ гэхээр нөгөө хамтарч исэн ах нь бол Тихуанад хүнд алуулаад нас барсан юм байна. За Челино бол багаасаа л ерөнхийдөө дуу хөгжмөнд маш хайртай байсан болохоор ахыхаа үхлийн дараа түүнд зориулж дуу бичгээр шийдсэн. За тэгээд тухайн бичсэн дуугаа тэр Corrido гэх Мексикийн дуу хөгжмийн хэм маяг жанрт оруулж харин дууны өг нь тийм хитрхи хурц ширүүн үгтэй Corrido маягийн хөгжмийн урсгалд урд өмнө нь хизээч юм харгас хэрцгий үг зохиож дуулсан хүн байгаагүй болохоор бүх хүн цочирдож хүлээж авахар байсан. За дуундаа тэр бол ямар ч айх зүйлгүйгээр ах нь яаж хүнд алуулсан мөн Мексик гэх улсад хар тамхины 8 хүчирхийлэл дунд амьдрах ямар хэцүү байгаа талаар илэн далангуй өгүүлсэн байсан. За энэхүү дууг бол зохиогоод удаачгүй Челино Тихуанад байх шоронд хоригдож орсон юм байна. За тэгээ шоронд байх үеэрээ ч гэсэн тэр өөрийн бичсэн дуугаа дуулж хийх дуртай зүйлээ огт зогсоогоогүй. Ингээд түүний зохиосон дууг хамт хоригдчихсэн хүмүүс нь сонсч тэдэнд бол маш их таалагдсан ба. За тэгээ бүр болоогүй хоригдлууд түүнийг бол өөрийнх нь яаж шоронд орсон, юу хийсэн талаар нь дуу бичиж өгөөч гэх хүсэлтүүд ар араасаа гарч ирсэн байна. За ингээд Челино бол дуу тэдэнд зориулж бичснийхээ оронд
мөнгө эсвэл одоо өөрийн дуртай зүйлсээ авчия гэж тохиролцдог байсан маа. За тэр бол шоронд хэдэн жил суусныхаа дараа суллагдаад за тэгээд түүний өвөрмөц дуу зохиох чадварыг шорон дотор мэдхээс гадна гадуур ч гэсэн одоо авьяаслаг гэдгийг нь хүмүүс мэдэж аваад за тэгээд томоохон одоо хар тамхины наймаачид гэмт бүлгэм мөн одоо хөрөнгөтэй бүхий л хүмүүс Челиногоор дуу зохиолгоё гэж захиалга өгдөг болсон юм байна. За Челиногийн гаргаж ирсэн шинэ урсгалыг хожим нь нарко корридо урсгал гэж хүртэл нэрлээд за одоо хар тамхины ертөнцтэй энэ жанр урсгал бүр холбоотой ч юм шиг шахуу болцсон юм байна. Одоо үед бол энэхүү нарко корридо урсгалын дууны үгийг гангста рэп төрөл рүү түлхүү ашиглах болсон. Челиногийн шинэлэг дуу хөгжмийн урсгал зөвхөн дуу зохиолгох хүсэлтэй хүмүүсийг л хамарсан юм биш. Бүр цаашлаад Мексикийн бүхий л хотуудаар мөн Лос Анжелес даяар тарж түүнийг асар их нэр хүндтэй болгож чадсан. Хэдийгээр түмэнд тугж байгаа ч гэсэн радиогоор бол түүний дуг цацах хориотой байсан. Учир нь гэх юм бол мэдээж хит одоо аллах таллага одоо хууль бус зүйлсийн талаар дурддаг байсан болохоор хүмүүсийн амнаас ам дамжиж яригдах маягаар бусад хүмүүст дуулагдаж олонд хүрсэн нь тэр байсан. За Челино бол өөрийн хийсэн дуунуудаа студид бичүүлж тухайн үед кассетаар хүмүүс сонсдог байсан болохоор өөрөө хүн ихтэй газруудаар явж борлуулалтаа ч гэсэн эхэндээ бол хийдэг байсан. За ингэж явсаар 1991 он гэхэд Челино бол маш нэр хүндтэй артист болоод за өөрийн гэсэн аялан тоглолтыг ч хийх хэмжээнд хүрсэн юм байна. Америкийн томоохон артистуудтай уулзаж, туршлах хуваалцаж, за түүнийг тоглолтоор очсон бүхий л газруудын плет нь бол тэр дарахнаа дуусчдаг байсан. Гэхдээ нэг хэцүүдэлтэй юм нь юу байсан гэхээр нарко корридо дууг сонсдог ихэнх хүмүүс нь дандаа хууль бус наймаа хийдэг буруу гарынхан байдаг болохоор тоглолтод нь очисон хүмүүс бол ихэвчлэн болж бүтгүү хүмүүсээр дүүрсэн эсвэл одоо болж бүтгүү хүмүүстэй ямар нэг байдлаар холбоотой тийм үзэгчд ирдэг байсан. 1992 онд Челино Калифорнид тоглолт хийж авах үеэр 33 настай нэг этгээд бол тайзан дээр байсан Челино руу халтхыг завдаж буу гаргаж эрдгийн даваан дээр ашгүй азар бол Челино биедээ байсан бууга гаргаж ирээд амжиж буудаж ам гарч чадсан юм байна. Ингээ энэ мэтчлэн хэдийгээр маш их нэр хүндтэй ч гэсэн түүнийг үргэлж аюултай зүйл минут секунд тутамд хүлээж идэг маш аимшигтай орчинд тэр тоглолтоо хийдэг байсан гэдгийг эндээс харж болохоор байгаа. За нөгөө буудуулсан залуу бас л тайзан дээрээсэн Челино руу гал нээгээд за уушхийг нь онсон байгаа. За тэгээ нөгөө залуугийн харин амруу нь бол Челино буудаж таарсан байсан. За энэхүү тоглолтын үеэр хэрэгдээр аль нь амиа алдаагүй ч гэсэн тухайн буудалцааны үеэр бол тэнсэн суманд 8 үзэгч оногдож нэг хүн амиа алдсан юм. За ингээд энэ мэдээлэл бол олон улсын сонин хэвлэлүүдээр маш хүчтэй цацагдж шуугайн тарьж бүхий л талаараа Челиногийн карьерийг энэ хэрэг сүрүүлчлээ гэж ботсон чинь харин ч бүр эсрэгээрээ энэ их скандал мэдээлэл нь Челиног урд урдныхаас нь бараг 10 дахин нэр хүндтэй болгоцсон. Мексик болон Америкийн хамгийн л хар бараан хууль бус хүмүүсийн талаар дуу гаргаж тэр хүмүүсийн төлөөлөл болсон артист гэж явдаг байсан Челино тайз руу гарч өөрийг нь алах гэжсэн хүнээс өрсөж өөрөө буу гаргаад буудаж амжсан гэсэн мэдэн дээр хүмүүс түүнийг ямар их зоригтой, ямар дайчин хүн бэ гэж хүлээж авч ирсэн юм. Жинхэнэ нарко корридо урсгалын амьд домог гэж яригдах болсон. За Челиногийн хувьд бол бүрч их алдар нэртэй болсон нь өөрт нь бол тэмч сонин содон байгаагүй. Харин түүнийг цаг үргэлж аюул отож хүлээж байгаа, амь нас нь эрсдэлтэй болж байгаа гэж бодож за тайз руу алах гэж гарч ирсэн явдал бол сүүлчийн тохиолдол бишээ. Иннээс ч их зүйлийг яаж давж гарандаа гэсэн бодолтой байсан. За миний амьдрал жилээр биш харин өдрөөр тоологдож эхэлж байгаа шиг байна гэж ямар сайндаа одоо ойр дотныхоо хүмүүст хүртэл тэр ярьсан байсан. За ингээд тухайн 92 онд болсон тоглолтоос бол 4 сар орчмын дараа Челино Мексик руугаа буцаж өөрийн төрлөг Синалвада ирээд тоглолтоо хийхээр болсон юм байна. Түүнийг олон ч найз нь битгий энд тоглолт хий, чамд энэ газар дэндүү олон дайснууд байгаа гэж хэлсээр ахт нь үзэгчтэй хүндлээд тоглолтоо цуцлахгүй гэдгээ хэлсэн. За ингээд тоглолт эхэлж хэдэн мянган хүн цугларсан тайзан дээр хөгжимчд болон Челиноч гарахад бэлэн болж яг тоглолт эхлэхийн өмнө бол хин нэгэн хүн Челино дээр явж очиод нэг бичиг түүний гарт татгуулсан. За тухайн бичигтэй цаасыг авчаад үзэгчд рүү инээмсэглэж үг хэлчихэд за тэгээ доош тонгоож бичгийг уншсан даруйдаа нүүр нь хувьс хийгээд өөрчлөгдсөн.
гинт л одоо сэтгэл зовсон байдалтай болоод за тэгээ гараараа бол тухай хальт арчиж үзэгчд рүү харж хин нэгнийг хайж байгаа янзтай нэг л өөр байдалтай болцсон. За ингэж хэсэг байж ийснаа бол тэр гинт л ухаан орсноо гэлтэй хөгжим эхэлж тэр микрофоноо янзалж тоглолтоо эхлүүлэхээр болсон. Амьд тоглолт бол маш гайхалтай болсон. Тоглолт дуусаад тэр бүх үзэгчдэд халуун дотноор баяртай гэж хэлээд тайзны арын хэсэг рүү явсан. За ингээд энэ хугацаанаас удаачгүй арын өрөөнд байхад нь бол түүнийг хэсэг хүмүүс хулгайлж авч яваад гар хөлийг нь уяад за өөр газар аваачж агаад толгойнх нь ар хэсэгт буудаж амь насыг нь хүнээсэн юм байна. Ингээд энэ маягаараа бол тэд цаазын ял гүйтгэл шиг түүний амь насанд нь хүрсэн байсан. Түүнийг тайзан дээр байх үед нь өгсөн бичвэр нь алуурчны түүнд өгсөн бичвэр байсан. За тухайн бичвэр дээр нь энэ тоглолтыг дууссаны дараа бид чамайг алах болно гэж бичсэн байсан. Ингээд түүнийг алсан алуурчдыг бол харамсалтай нь одоо хүртэл хин хийсэн гэдгийг нь мэдэж авч чадаагүй өнгөрсөн юм байна. Тайзан дээр байх үедээ бичвэрийг уншиж нүүр нь хувьсгээд өөрчлөгдөж айдас төгшөөрийг мэдэрсэн ч гэсэн өөрийг нь сонсох гээд ирсэн бүхий л хүмүүсийг хүндэлж юу ч тохиолдсон бай бүхий л зүрх сэтгэлээсээ сайхан тоглолт хийгээд өөрийн хувь заяатайгаа эвлэрэй гэсэн янзтай байсан. За ингээд түүний тайзан дээр бичвэр аваад ямар байдалтай харагдж байгаа бичлэгийг та бүхэнд одоо үзүүлье. Өнөө цагт дэлхийд даяар маш олон сая контентууд цацагдаж хүний анхаарлыг татаж чадхал зүйл байвал тэр бүхнийг эрсдлээ үүрээд ч хамаагүй хийхэд бэлэн контент бүтээгчид их байдаг. Энэ жишээн дээр Хятад улсын иргэн Уу Ён Нин гэх залуугийн хийсэн үйлдэл үнэхээр галзууч юм уу гэж санагдахаар байсан. 2017 онд 26 настай авиралтын спортын сонирхогч болох Уу Ён Нин Хятад улс даяар Хятадын хамгийн өндөрт авирах чадвартай номер 1 гэдгээрээ олонд гайхагдчихсэн. Энийг бол авралтын спорт гэж нэрлэхгүй л ахaltaа. Гэхдээ ямар ч тач Уу бол аюулыг сүрж Хятадын хамгийн өндөр барилгуудын дээвэр дээр гардаг. За тэгээ барилгын кран, хамгийн өндөр антенн, мөн тэнгэр багандсан барилгын орой дээр гэх мэт хамгийн аюултай газар бол тэр хууль бусаар авираад за тэгээ өөрийн зоригтой гэдгээ батлан харуулдаг ийм залуу байсан юм байна. За тэгээ энэхүү үйлдэлээ тэр бол хальсанд буулгах, зураг дарах, мөн богино хэмжээний бичлэг хийж тэрийг бол интернет орчинд тарааснаар тэр бүхэн нь бол түүнийг алдар нэрт хүргэж энүүгээрээ дамжуулж бол хэмжээний мөнгөтэй болох зорилготой байсан. Энэндээ дуртай байсан ч гэсэн хин нэгний хүрээгүй газар ямар ч аюулгүй байдлаа хангасан зүйлгүйгээр авирч гарна гэдэг нь өөрөө бол мэдээж хүмүүсийн анхаарлыг өөрлөгөө тэр хэрээрээ хандуулж тийм чадчихсан үзүүлбэрүүд байсан. За Уу Ён Нин интернет орчинд бол хэдэн зуун мянган дагагчтай өөрийнх нь үйлдэлийг харах хэдэн сая үзэгчдтэй болж чадсан учраас тэр бүх хүмүүстэйгээ бол мөрий тавьж авиралт хийж эхэлдэг болсон. За авирагчид бол үүгээр хязгаарлагдахгүй маш олон болж олширсан учраас тэр бүх хүнээс илүү гэдгээ батлан харуулах нь бол түүний хувьд маш чухал байсан. Тиймээс бусдаас онцгойроо хэд хэдэн зүйлсээ нэг нь гэх юм бол тэр авирч гарсан бүхий л газартаа хоёр гараараа зүүгдээж турникийн дээр таталт хийж байгаа юм шиг үзүүлдэг. За тэгээ бас маш өндөр барилга дээр гараад тавцан хэсэг дээр нь хөлөө өргөж гарн дээрээ тулахдаа зөвхөн нэг гар дээрээ тулж агаад тэнцвэрээ олж хүчээ бартал тийм байдалтай байх гэх мэт. Үүнээс гадна бол хамгийн аимшигтай нь юу гэхээр өндөр барилга дээр гарчаад за тэгээ хар ирчээрээ гүйж яг ирмэг хэсэг дээр нь туулж очиж зогсох. За тэгэл хөл удирдлагатай скутертэй хурдтай явж агаад бас л яг ирмэг хэсэг дээр нь ирээд зогсох гэх мэт доошоо унахаас хэдхэн сантиметрийн зайд очиж энэ бүхнээ дүрсжүүлж бичиж харуулдаг тийм л нэг тийм экстрим төрлийн авирагч байсан маа. Бидээ бол ямар ч тийм аврах тоноглолгүй мөн яг унахын даваан дээр очиод татаж гаргах зүрхтэй ч хүн байхгүй нөхцөл байдалд өөрийн видео бичлэгүүдээ оруулдаг байсан болохоор үзэгчдийн хувьд бол тэр үнэхээр л номер 1 авирагч гэгдэжсэн.
2017 он гэхэд тэр аль хэдийн 500 гаруй зураг бичлэгийг сошиал медиагаар дамжуулж тараасан, аль хэдийн олонний танил болоод энэ байдлаараа мөнгө босгох ажлаа эхлүүлэхэд хэдийнэ өөрийгөө бэлэн болсон гэж үзсэн. За ингээд бичлэгүүдийг нь өөрийн вебсайт дээрээ байршуулах хүсэлтэй газруудад 80,000 орчим доллараар зардаг. За тухайн видеонд давхар хандив босгох үйл ажиллагаа ч гэсэн явагддаг. За энэ бүхнээс харахад бол тэрхүү одоо амь насанд эрсдэлтэй авиралтууд нь түүний хувьд бол гол карьер нь болцсон байсан. За ингээд мөнгө жолж нэр хүндтэй болохын хэрээр урдны хийсэн авиралт үзүүлбэрээсээ илүү давуулж одоо олонний нүдийг бүлтгийлгэх зүйлс хийх хэрэгтэй байна гэж бодож эхэлсэн. За түүний видео зураг болгоноос хүн үхлийн эсрэг тэмцэж байгаа, үхлээс айхгүй байгаа тийм хүний үйлдэлийг олж хардаг байсан. 2017 оны 11 сард Вүү болныг тэмцээний талаар олж мэдсэн. 15,000 долларын шагналын сантай тухайн тэмцээнд хамгийн одоо viral видео хийж чадсан хүнд тухайн мөнгө очих байсан учраас угаасаа л эрсдэлтэй зүйлсийг асуудалгүй хийдэг болцсон юм чинь. Хийдэг байсан зүйлээсээ нэг шат ахиулсан зүйл хийе гэж шийдсэн юм. За өөртөө ч тэр бол маш ихтгэлтэй байсан. Ялсан мөнгөөрөө тэр бол хурмын зардалтаа болон өвчтөй байгаа ээжийнхээ эмчилгээний зардалт нэмэрлэе гэж шийдсэн байсан. За ингээд тэр бол тэмцээнд бичлэгээрээ оролцохын тулд Чангшаа руу явсан юм байна. Чангшаад байх одоо Хуайвэн гэд нэртэй олон улсын төв гэх 62 давхар барилга дээр явж очиод тэнд бол зураг бичлэг хийхээр төлөвлөсөн. Үүгийн хувьд бол энэ нь авирч үзэгчээсэн хамгийн өндөр барилга байсан. Хүмүүс ихвчлэн энэ барилгын бол 40 давхар хүртэл нь гарах боломжтой байдаг. Үү харин 40 давхарт нь гараад за тэгээ дээшээгээ цонхны тавцангуудаар дамжиж 20 гаруй давхрыг дамжиж дээшээ явсараад оройд нь гарахаар төлөвлөсөн юм. За ингээ ямар тач тэр авираад бол дээшээ гарсан. За тэгээ дээр гарсныхаа дараа тэр бол лайв хийгээд за тэгээ дээвэр дээр өөрийнхөө одоо илүү онцгой үзүүлбэрийг үзүүлэхээр болоод барилгын ирмэгээс бариад сунаж эхлэхээр болсон юм. За ирмэг хэсгийг цэвэрлэж дуусчаад дараа нь бол тохой булчин хэсгээрээ ирмэг дээр тулаад өөрийн одоо тэнцвэртэй байдлыг баталгаажуулах гэж нэлээд хичээсний дараа энэ удаагийн үйлдэлтэй нэлээд сандрангуй байгаа нь бол бичлэгнээс нь мэдрэгддэг. За тухайн барилгын дээд хэсэг хитрхи гулгамтгай ч юм уу ямартаа ч ингээд гараараа ирмэгнээс нь бариад доош биеэ унжуулахад одоо аюултай юм шиг санагдсан нь мэдэгдэжсэн. Түүний бол урдны бүхэл зураг бичлэг дээр Вүү бол огт тийм сандарсан айсан зүйлгүй дандаа л одоо бүр юу ч болоогүй юм шиг царайтай байдаг гэсэн бол энэ удаагийнх дээр өөр байсан. Тохоогоороо тулж агаад за тэгээ аажуухан тэр бол биеэ доошлуулж 2 удаа таталт хийж сунаачаад за тэгээ 3 дахь дээрээ бол тэр биеэ тэр чигтэн дээшлүүлээд үзүүлбэрээ тэгээд дуусгах гэсэн боловч маш их сулдсан байсан уу? Ерөөсөө бие даахгүй, дээшилж чадахгүй, тэгээд хөлөө жээж арай хүч нэмэх гэж оролдоод ч цээж хэсгээ дээш нь өргөж чадахгүйсэн. За тэгээ энэ байдлаараа бол тэр 15 секундын туршид авирах гэж хичээж тэмцэлцэн, магадгүй тэр бол 20 гаруй одоо давхар руу авирч хамаг хүчээ барсан болохоор үнэхээр хүчгүйтсэн байсан нь тэр баг. Ядчихад ингээд туслах нэг ч хүн дээвэр дээр хажууд нь байхгүй байсан болохоор дээшээ гарч чадахгүй байсаар доошоо бол хид хідэн удаа харж аврагдах боломж байгаа эсхийг харсан уу яасан. Тэг харамсалтай нь байр цаалдаж тэр шууд унсан. Түүний унжаага бичлэгийг бол YouTube дээр байршуулах хориотой болсон учраас зөвхөн зургаар энэхүү харамсалтай түүхийг та бүхэн одоо харж байна. 1980 оны 12 сарын 21-ний өдөр 40 гаруй насны нэг эмэгтэй Лос Анжелест байх нэг шоронгийн хаалгаар явж орсон. Явж ороход бол тухайн шоронгийн камерт Эра Луис Смит гэх нэртэй 32 настай эмэгтэй бас байж исэн. За энэхүү Эра гэх эмэгтэй шоронд ороод 4 өдөр болцсон. Тэгээ Лос Анжелест болж өнгөрсөн нэгэн совилгчийн өхөлд бол Эда гэх энэхүү эмэгтэй буруутай байх өндөр магадaltaй гэж үзсэн учраас шоронд хийсэн байгаа нь энэ юм байна. Цагдаа нар гэхдээ Эдаг сэжиглэж шоронд хорьсон болохоос ш яг ямар байдлаар тухайн совилогч эмэгтэйг хөнөөсөн гэдгийг нь бараг мэдэхгүй, гэмт хэрэгт ямар үүрэг гүйцэтгсэн гэдгийг нь ч ойлгоогүй, бүх зүйл нь ойлгомжгүй маягтай байгаа гэсэн үг юм байна. Шоронд хоригдохоос өмнө тэр бол мөрдөгчөдтэй нийт 10 гаруй цагийг одоо яриа өгөхөд зарцуулж полиграф тест хүртэл өгсөн ч гэсэн яг шинэ мэдээлэл бол түүнээс олж тэмдэглэж чадаагүй. Цагдаа нар Эдаг бол хоолгүй 24 цаг байлгаж гутлгүй 4 өдөр шоронгийн камерт хорьсон.
За энэ нь бол нэг талаараа хүний эрхийг зөрчиж хэргийг өөрөөр нь хүлээлгэх одоо нэг төрлийн эрүүдэн шүүлт шиг боловч Эда бол үнэхээр хийгээгүй хэрэгээ хүлээх ч юм уу эсвэл одоо би одоо хэрэгт ийм холбоотой гэж зохиож ярих шаардлага байгаагүй. Хэрэгтэй холбоотой дөрвтэй юу ч мэдэж авч чадахгүй байсан болохоор 4 хоногийн дараа түүнээс үннийг олж мэдхээр сэтсэн арга нь бол юу байсан гэхээр хоригдож байгаа шоронгийн камерт нь одоо нөгөө 40 гаруй настай эмэгтэйг оруулаад за тэгээ ямар нэг хэрэг төвөгт орооцолдсон эмэгтэй Эдагийн одоо өрөөнд хуваарлагдаад таарсан юм шиг зохион байгуулад за тэгээ хоорондоо ярилцаж итгэлийг нь олж авах маягаар совилгчийн өхөлд буруутай үгүйг нь мэдэж авах төлөвлөгөө байсан маа. За тухайн 40 гаруй насны эмэгтэй нь яг үнэндээ бол цагдаагийн ажилтан байсан юм байна. За тухайн эмэгтэй шоронгийн камерт явж орох үеэр Эда бол орноосоо үндийж нөгөө эмэгтэйтэй мэдлсэн. Эдаг харахад жижигхэн биетэй тэгээ хорхоод хоргүй гэмээр царайтай ингээл л нэг хүүхдээ хардаг айлын эзэгтэй шиг харагдсан ч гэсэн цагдаа нарын хувьд бол иймэрхүү гимзэмгүй харагдсан одоо хүч мөхөс хүмүүс л хамгийн ихээр гэмт хэрэгцэн байх магадaltaй байдаг гэх бодолтой байдаг учраас гаднаа харагдж байгаа шигэ дотроо ч гэсэн тийм байна гэсэн үг бол биш харин ч хэрцгий аюултай нэгэн байж магадгүй тиймээс яаж ийж агаад хийсэн хэргийг нь яриулах болно гэж бодсон маа. За тухайн камерт орсон цагдаа эмэгтэй болж өгөх юм бол богинохон хугацаанд үүрэг даалгавраа биелүүлэх тушаал авсан гисэн идэж орсон даруйдаа шууд яриа өдлөхгүйгээр өөрийн хуваарлсан орон дээр очиод хэсэг дууга хавцсан. За ингэж байж байгаа хэсэг хугацааны дараа зүгээр л ингээ яриа өрнүүлж чи ямар хэрэгээр энд орсон гэж асуусан маа. Эда ер нь бол сансныг бодвол одоо маш тийм тайван тэгэд ч нэг их сандарсан айсан зүйл байхгүйсэн. Түүний асуусан асуултыг сонсоод толгоогоо доош тонгоолгож хэсэг жоохын инээснэ. Чи ч миний ярьсан ярианд итгэхгүй байх л та. Энэ түүх барыг кино олно гэдэгт би итгэлтэй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь цааш лавшруулад юу болсныг чинь сонсъё л тоо гэж хэлэхэд Эда бүх зүйлийг ярьж эхэлсэн маа. За Эдагийн ярьсан яриаг сонсоод нөгөө зүсээ хувилгасан цагдаа эмэгтэй бараг л гацаж хангааж эхэлсэн. Эда яагаад энэ хэрэгт сэжиглэгдэж одоо болсон үйл явдлыг кино болгоно гэж яриад байгаа нь бол маш хачирхалтай байсан. За амиа алдсан 31 настай Melanie Uribe гэх эмэгтэй бие цогцсыг Эда болол цагдаа нарыг дагуулж аваад харуулж за эд зүйлсийг нь хулгайлах зорилготойгоор түүн рүү халдаж өгтлэн зодоод хавцал дагуух одоо бутны ард нуугаад явсан байсныг тэд мэдэж авцгаас юм байна. За тэгээд тухайн хэргийн газрыг цагдаа нарт хилж зааж өгсөн болохоор өөрөө бол энэ хэргийг үйлдэлсэн учраас хэргийн газрыг ингэж тодорхой мэдж байгаа гэж үзээд Меланигийн амийг хөнөөхөд ямар нэг байдлаар оролцсон гэж үзээд хорьсон байсан нь ийм учиртай байна. За тэгэхээр болж өнгөрсөн үйл явдлын тухай ярихын тулд 6 өдрийн өмнөх явдал руу очих хэрэгтэй болно. Мелани гэх эмэгтэй бол Burbank-т байх эмнэлэг дээр ажлынхаа ээлжиндээ огт ерөөсөө очоогүй. За тэгэхээр нь хамт ажиллагсан нь болохоор гэрлүүн залгаад дараа нь бол цагдаад мэдэгдэж ирж хайх ажиллагааг эхлүүлсэн юм байна. За түүнийг алга болсноос 48 цаг өнгөрсөн ч гэсэн хинч түүнийг хаанаас ч олоогүйгээс гадна уул мөр огт байхгүй харсан үдсэн ямар ч гэрч гарч ирээгүй. За ингээд яг 2 хоног өнгөрсний дараа нь Эда бол цагдаагийн газар хурч очоод Меланиг хаана байгааг мэднэ гэдгээ хэлсэн. За тэр үед нь бол мөрдөгчд ярианд нь бол нэг итгээгүй байж ийсэн. Газрын зураг гаргаж ирээд хаана байгааг нь энд заагаатгаа гэж хэлсэн. Эда бол газрын зургийг харангуйтаа удаачгүй Lopez гэх нэртэй хавцлыг зааж энд Melanie байгаа гэж хэлсэн. За тухайн газар нь болохоор Лос Анжелесаас 40 гаруй километрийн зайд орших газар байдгийн байна. Тэгээ Lopez хавцал хаваар бол тэр байгаа гэж итгэлтэй хэлсэн болохоор чи яаж энэ бүхнийг мэдээд байгаа юм бэ гэж асуусан чинь жоохон одоо утгагүй ч гэмээр би дөнгөж сайхан энэ бүхнийг олж мэдсэн юм а гэж хариулсан. За тэгэхээр мөрдөгч бол хин нэгний би аль нэг газарт байгаа гэж ингэж итгэлтэй хэлэх чи яг ямар учиртай юм бэ? Юу чамайг ингэж ярьж одоо ярахад хүргэсэн бэ гэж асуухт нь Эда хүн чанар зулгаагаад 50 гэртээ сууж чадсангүй. Тэгээ би одоо цагдаагийн газар ирчихсэн энэ бүхнийг яриа зогсож гинэ гэж хэлсэн маа. За ингээд Эдатай хамгийн эхлээд уулзсан тухайн мөрдөгч яг Эдаг яах ёстойгоо бол анх юусоо ойлгоогүй. Харахад бол маш тайван байдалтай, хинт ч хор хүрэг гэхэргүй царайтай, аюултай хүн гэж хинч хэлэхээргүй, ярьж байгаа яриа нь бол өөртөө маш итгэлтэй, товч бөгөөд тодорхой. Тэгээд ч цагдаа нарын одоо Меланийг хайх ажиллагаанд үнэн голоосоо туслах гэсэн сэтгэлтэй байгаа нь мэдэгдэжсэн. За Эдагийн өөрийнх нь талаар цааш лавшруулж судлахад
Тэр бол нэг сансрын станцын компанид ажилладаг. Тэгснэ бүр засгийн газрын зөвшөөрөлтэй хүний тоонд багтдаг. Өөрөөр хэлэх юм бол өндөр албан тушаалтай улсын дээд байгууллагын шалгуурыг гин хүн бол аль хэдийнэ давчсан тийм төрлийн хүн байсан. Тэгсэн мөртлөө Эда яаж тухайн амиа алдсан эмэгтэй бие зохицос байгаа газрыг нь тэгж сайн мэдээд ямар нэг байдлаар гэмт хэрэгт оролцоотой байлаа гэхэд өөрөө ирж мэдээлэл өгөөд хамгийн гол нь тухайн хэргийг үйлдэлсэн байлаа гэж бодоход яг алга шалтгаан нь юу байсан бол гэдг нь бол ямар ч авцалтаагүй санагдчихсэн. Өөрөө үйлдэлсэн бол хэрэгээс юу нь цухтаахаа ямар ч хүн бодно штэ. За ингээ мөрдөгч яг түүнд юу гэж хэлэхээ бол ерөөс огт мэдээгүй. Ямар ч тач өгсөн мэдээллийг нь тэмдэглэж аваад маргааш цагдаагийнхантай хамт нисдэг тэргээр нөгөө Лопесгийн хавцал руу явж үнэхээр Мелани гэх эмэгтэй би энэ тэнд байгаа үгүйг хамтдаа шалгая гэж хэлсэн юм байна. За ингэж ярьснасаа хойш удаачгүй тэр бол буцаад цагдаагийн газар хүрээд ирсэн. За тэгээ машинда тэр бол 2 хүүхдээ суулгаад нөгөө Лопесгийн хавцал руу болвол тэр явчаад ирсэн болж таарсан. За тэгээ би тэнд очиод үнэхээр Меланигийн биеийг олж харлаа гэдгээ цагдаа нарт хэлсэн юм байна. Тэгснэ машинд сууж исэн 7 настай хүн бол хамгийн анх Меланигийн биеийг олж харсан гэдгийг ч давхар хэлсэн. Мөрдөгч үгэнд нь эхлээд бол итгээгүй. Гинэт орж ирснээ хүний цогц хаанагааг мэднэ гэж хэлснээ. Дахиж орж ирээд хүүхэд нь анх харсан гэд. Тэгэд жур 8 алдсан хүний биеийг хайх гэж хүүхэдтэйгээ хамт явж идэх хүн юу н байх уу гэж ботсон. За гисэн идэж тэр бол хэсэг хүмүүсийг тухайн хавцал руу явахтаа бэлд гэж хэлээд Эдагийн тусламжтайгаар Лопес хавцлын зүг хөдөлсөн байна. За удаачгүй тэд явж очиод Эдагийн зааж өгсөн газрыг нь харсан чинь үнэхээр бол тэнд өгтлээ задуулж амиа алдсан Меланигийн цогцос хэвтчихсэн. Цогцыг хараад удаачгүй мөрдөгч Эда дээр явж очиод таныг бид баривчилж байна. Энэ газар хүний цогцос байгааг ингэж тод мэдж байгааг бодоход та ямар нэг байдлаар энэ гэмт хэрэгт холбоотой гэж бид үзэж байна гэж хэлсэн маа. За тэгээ түүнийг шууд л хорих руу очиж шоронд орчих юм бол айсандаа хамаг хэрэгээ өөрөө хүлээчих биз гэж мөрдөгч ботсон маа. Гисэн эдэж тэр 4 хонсон мөртлөө хэргийг өөрөө хийсэн эсвэл ямар нэг байдлаар хэрэгт холбоотой гэж огт яриаггүй. Тиймээс тэд цагдаагийн ажилтнаг шоронгийн камерт хоригдл шиг болгож оруулаад нууцыг нь тайлуулахаар явуулсан нь ийм учиртай байна. Тэдний хооронд кино шиг яриа өрнө жоох үеэр цагдаагийн газар нэг дуудлага ирсэн. За ингээд энэхүү дуудлага ерөнхийдөө хэргийг тэр чигт нь өөр тийш нь хандуулсан. За тэгээ яасан бэ гэхээр 1983 оны 12 сарын 17-ны өдөр буюу Эда цагдаагийн газар явж очиж мэдээлэл өгдөг өдөр тэр уг нь бол ажил дээрээ радио сонсоод бичиг цаасны ажлаа хийгээд сууж исэн юм байна. Тэгсэн чи радиогоор Мелани Юрибе гэх эмэгтэй Орос руугүй алга болсон талаарх мэдээллийг яриад машин нь хотын захад орхигдсон байхаар нь цагдаа нар ойр хавийн бүхэл оршин суугчдаас Меланийг харсан үгүйг асууж сургалсан ч одоо хүртэл харсан гэрч эсвэл хэрэгт туслах дөрвтэй мэдээ өгсөн хүн байхгүй. Меланийг одоо бутал хаанаас ч олоогүй гэх зүйлийг ярьж исэн маа. За ингээ радиогоор энэ бүхнийг сонсоод сууж исэн чинь гинэт одоо хаанаас ч юм нэг хүн ярих нь бол Эдагийн чихэнд сонсогдоод энэ байшингийн алинд нь ч байхгүй гэж хэлэхээр нь Эда бол гинэт цочоод сандлаасаа бараг өсөрч босгох нь хоолгүй хоошоо эргэж хараад ийш тийш гайхаж харсан боловч хинч хажууд нь байгаагүй. Өрөөнд нь Эдагаас өөр хинч байхгүй мөртлөө яг чихэнд нь шивнэж хэлсэн болохоор сүнсэн зайлтлаа айж удаачгүй бол түүний тархинд нь маш олон зураглалууд харваж яг юу болоод байгааг тэрхэн зур огт ойлгохгүй нэг хар зам харагдаад тэгснээ бут сөг харагдаад дараа нь бол нэг совлогч эмэгтэй хүний цагаан өнгийн гутал үзэгдээд энэ гурыг бол тэр маш тод харсан маа. Юу болоод байгааг бол тухайн үедээ ерөөсөө ойлгож чадахгүй хэсэг хугацаанд болсон бүх зүйлийг тунгааж бодож хамаг биеийнх нь хүүтэн хөлс цовурч бурхан минь би Меланигийн бие хаана байгааг мэдчих шиг боллоо гэж өөртөө хэлсэн маа. Хэсэг хугацаанд юунд ч төвлөрч чадахгүй хачин байдалтайгаа суусан Эда би одоо шууд цагдаагийн газар очиж өөрийн мэдсэн бүхнээ ярих хэрэгтэй. Меланигийн биеийг олоход тэдэнд туслах хэрэгтэй л гэж ботсон гэж байгаа. За тэгээ цагдаа дээр очиод яаж энэ бүхэн тохиолдсон гэдгийг би ойлгохгүй байгаа ч гэсэн Мелани гэх эмэгтэй би хаана байгааг би мэднэ гэж ярьсан ерөнхийдөө ийм учиртай байсан. Цагдаа маргааш нь тухайн Лопес хавцал руу явъя гэж түүнд хэлсэн боловч тэр маргаашийг бол хүлээж тисээгүй.
өөрөө тийшээ явахаар болоод үнэхээр бодол санаанд нь үзэгдсэн маш тод дүрслэлүүд үний эсхийг шалгахаар шууд Лопес хавцал руу тэр хөдөлсөн юм байна. Яг л дүрс зураглалд маш тод харагдчихсэн хар зам, тэгээд буцсөөг, цаана нь Мелани цагаан ажлынхаа хувцастай амиа алдсан байдалтай байхыг тэр олж харсан юм байна. Ингээд ийм нэг хачирхалтай хинч итгэхээргүй сонин үйл явдлын гэрч болж өөрийнх нь хэлснээр бол хүн чанар зулгаагаад зүгээр дуугаа өнгөрч чадсангүй гэж ярьсан нь ийм учиртай байсан. За тэгэхээр түрүү ярьж исэн цагдаагийн газар нэг дуудлага ирсэн гэж исэн тэр нь болохоор яасан гэсэн чинь өөр нэг цагдаагийн хилцс дээр 3 этгээд баригдаад за тухайн 3 хүн нь бол зодоон цохон хийж хүнийг алан тална гэж өнгөрч жогоод цагдаа ирж байрж аваад за тэгээ Меланигийн хэрэгт бол тухайн 3-ыг сэжиглэж мэдүүлэг авахгүй ярьчихсан. Тухайн 3 хүн бол Меланиг хөнөөсөн гэж өөртөө бол хэрэгээ хүлээсэн юм байна. За тэгээд эндээс харахаар Эда угаасаа бол Меланигийн хэрэгт ямар ч холбоогүй. Тэгсэн мөртлөө яаж түүнийг хаана байгааг нь мэдсэн гэсэн нь ер нь бол айгүй тийм авцалтаагүй ойлгомжгүй. Угаасаа Меланигийн амиа алдсан хэрэгт Эдаг холбож тайлбарлах ямар ч нотлох баримт байхгүй болохоор дуудлага ирсэн даруйд бол түүнийг шоронгоос судлаж жинхэнэ гэмт хэрэгтэн гэгдсэн 3 хүн тус бүртээ насаараа шоронцох ял сонсон юм байна. За энэ хэрэг явдлаас хойш 6 жилийн дараа Эда цагдаагийн газрыг шүүхэд өгч гэмт хэргийн үйл явцыг илрүүлэхэд туслах гэсэн биш өөрөө сэжигтэн гэгдэж хоригдсон хохирогч болсон. Тэгээд шүүх дээр тэр бол ялалт байгуулж нөхөн төлбөр түнд олохоор байсан юм байна. Эда бол яг үнэндээ энэ болсон үйл явдлаар кино хийнч гэж юусоо бодоогүй. Шоронд 4 хоног суух үеэрээ яагаад кино болохоор түүх гэж ярьсан бэ гэж түүнээс асуухад би кино хиймээр байна гэж олоогт яриаггүй. Яг кино шиг үйл явдал надад тохиолдсон гэж ярьсныг арай буруугаар ойлгосон юм шиг байлээ гэж хэлсэн юм. Үүнээс гадна түүн тохиолдсон энэ хачирхалтай зүйлсээрээ тэр энд тэнд яриа өгч алдар нэртэй болъё ч гэж хүсээгүй, олонд танигдъя ч гэж оролдоогүй. Энгийн амьдралаараа цаашид амьдрсан юм байна. За тэгэхээр энэхүү болсон явдлыг болол psychic vision гэж нэрлэдэг юм байна. За энийг та бүхэнд энгийнээр тайлбарлая гэх юм бол зарим нэг зүйлийг мэдэрдэг, бусдаас арай илүү 6 дахь мэдрэх нь хөгжсөн хүн гэж бид нар бол ярьдэн штэ. Өөрөө ч гэсэн мэдлэхгүйгээр эсвэл өөрөө ч хүсээгүй байхдаа хүн ямарваа нэг зүйлийн энергийг мэдрэх тохиолдол бол байдаг. Зарим нь энийгээ бол хөгжүүлээд өнгөрснийг болон ирээдүг харж үзмөрч болдог. Харин Эдагийн хувьд болохоор энгийн нэг ажилтаа албан хаагч хүн тэгэж 6 дахь мэдрэхүүгээрээ ямарваа нэг дуу хоолойг сонсох шиг болсон. Эсвэл толгойд нь ямар нэг зураглал тодорсон гэдэг өөрөө ч сайн ойлгохгүй байжгаад сонин зүйлсийг мэдэж авчаад тэр бүхнээ тайлахын тулд цагдаа дээр очисон гэж ойлгож болох юм байна. За ингээд ийм нэг бидний ихэнхэн шахуу ойлгохгүй зарим хүн магадгүй итгэхийг хүсэхгүй төрлийн маш ачирхалтай болсон явдал байна. За ингээд хэдүүлээ 2 дахь болсон явдал руугаа орцгоё. 1860 оны 11 сарын 7-нд 51 настай Америкийн улс төрч Illinois Springfield-д байх 2 давхар хувийн орон сууц руугаа явж ороод хурдхан шиг л хөвтөж амрахаар болсон. Тэр маш их ядарсан байсан ч болж өнгөрсөн үйл явдалд сэтгэл хангалуун. Учир нь тэр гартаа сонгуульд ялсан гэснийг нь баталгаажуулсан телеграмыг атгачихсан. За энэ бүхний төлөө ямар их ажиллаж нүүр их хөдөлмөрийн үр дүнд ялагдал хүлээх вэ гэж эргэлзэжсэн юм. Тэр хэдийгээр сонгуульд ялсан ч гэсэн энэ ялалтаа тэмдэглэж зугаацаж өнгөрүүлье гэж бодоагүй харин хурдхан шиг гэртээ харж унтаж амрыг гэж шийдсэн. Гэртээ оронгуудаа дэнлүүгээ асаагаад явах замаа гэрэлтүүлж хараад ажлын өрөөндөө орж ширээн дээрээ телеграмаа тавьж өөрөө буудан дээрээ суугаад шууд л зүрмэглэж эхэлсэн. Нүдээ гүйцэд хаахаасаа өмнө тэр буудангийн эсрэг талд байх толны зүг харж харсан зүйлээсээ болоод огл өсөрч цочоод унтаа байтал нь хормын төдөд солигдсон. Толинд тэр бол өөрийн тусгалаа олж харсан боловч яг царайных нь хажууд нэг өөр хүний ч гэмээр царай. Тэр нь яг бол хүн гэж хэлэхэд хэцүү. Харин цогц шиг зүйл яг өөрийнх нь тусгалтай зэрэгцсэн байхыг тэр тод харсан маа. За гинэд өгсөн хүний дүрс толиндоо харсан тэр босч явж толны хажууд очиход цогцсны дүрс бол аажимдаа бүдгэрч
зөвхөн өөрийнх нь дүрс үлдхийг тэр анзаарсан. За ингээд тэр хитрхи ядарсан болохоор хий юм хараад байна гэж бодоод буцаж буудан дээрээ очиод амрыг шийдсэн. Гисэн хэдиж саяны болсон зүйлээс болоод тэр болуулаа тэгж их хурдан унтаж чадаагүй. Ахаад л толны зүг рүү харсан чинь яг түрүүнийг шиг хоёр нүүр түүнд харагдсан юм. Өөрийнх нь царайны хажууд нөгөө нэг цогцсны дүрсийг тэр бол тод харж хоёр дахь харсандаа тэр бол нэлээд айснуу яасан. Шууд унтлахын өрөөрөөгөө явж эхнэр дээрээ очисон. Түүний эхнэр сүнслэг зүйлсийг судалдаг, энэ зүйлсд итгэдэг нэгэн байсан болохоор саяын болж өнгөрсөн зүйлийг ярьж толинд юу харснаа тайлбарлаж хэлсэн. Ярьж эхлэхийг нь маш анхааралтай сонсч ийсэн. Яриад дуусах үед нүүрнийх нь хувирал өөрчлөгдөж чичирсэн хоолоогоор түүнд энэ бүхэн ямар учиртайг эхнэр нь тайлбарлаж эхэлсэн. Нэг удаа сонгогдсон албан тушаалдаа нэр төртэй ажиллаж чадах боловч хоёр дахь удаагийн сонгуулийг давж гарч чадахгүй гэж эхнэр нь түүнд хэлсэн. Эхнэрийнхээ энэ тайлбарыг сонсоод тухайн улс төрч бол итгэхийг огт хүсээгүй, ийм зүйл байх боломжгүй. Магадгүй тийм дүрсийг би хитрхи ядарсан болохоор дотроо ургуулж бодоод тэгж санагдсан баг. Чиний тайлбар байх боломжгүй санагдаж байна гэж хэлсэн. Эхнэр нь түүний ярианд огт тайвшраагүй, харин нулимс туслуулж яг л нөхөр нь ямар нэг төрлийн өхлийн өвчин туссан юм шиг сэтгэлдээ гашуудаж эхэлсэн. Энэ явдлаас хойш хэдэн сар жил өнгөрсөн ч улс төрчийн эхнэрийн сэтгэл нь тайвширч өгөхгүй, болзошгүй өхлийн шинж тэмдгийг нөхөр нь харчихсан байна гэж бодоод ерөөсөө мартаж чадахгүй байсан. Нөхөр нь бүр бараг өөрөө ч мартаад ажил ихтэй болохоор тэрэндээ сатаарад эхнэр нь ч гэсэн энэ бүхнийг мартахыг хичээгээд ч сэтгэлээс нь ерөөсөө салж өгөхгүй байсан. Анхныхаа сонгуулиар ялалт байгуулад хоёр дахь удаагийн сонгуулийн үеэр буюу 1865 оны 4 сарын 14-ний өдөр Вашингтонд байх нэг театрт их нэртэйгээ хамт жүжиг үзэхээр болж очисон байх үеэр John Wilkes Booth гэх нэртэй эрэгтэй Abraham Lincoln-ы араар сэмхэн гитэж ороод ард дагц хэсэг рүү буудаж амь насыг нь хөнөөсөн. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаага нэр дэвших үеэрээ Abraham Lincoln ийхүү бусдад алуулж амиа алдсан түүхтэй. Тэр 1961 онд Америк нэгдсэн улсын 16 дахь ерөнхийлөгч болж 1965 онд ахин сонгуульд өрсөлдөх үеэрээ ийхүү хүнд алуулсан. Эхнэрийнх нь хэлснээр тэр хоёр дахь удаагийн сонгуулаа давж гарч чадахгүй гэжсэн нь яг л толны тусгал түүнд өхлийг урдаас таамаглаж харуулж ясныг нь баталсан. Abraham Lincoln-ы амиа алдсан явдлыг олон талаас нь тайлбарлаж ярьсан байдаг ч энэ удаагийн ярьсан түүх эхнэрийнх нь итгэл үнэмшлээс улбаатайгаар 4 жилийн өмнөөс өөрийн өхлөө урдаас харж мэдэрсэн гэгдэж яригддаг юм байна. 1984 оны 4 сарын 1-ний өдөр 28 настай James гинэт сэргээд нүдээ нээж харвал биеийг нь битүү цаст арцсан, цас нь улаан өнгөнд ихэнх хэсэг нь будагдаад яг л цус нь гоожоод нэлэнхүүдээ өөрчлөгдсөн юм шиг болцсон. Тэр нэг сайхан гүнзгий амьсгал авах гэсэн чинь цээж хэсгээр нь маш хүчтэй хатгаж өвдөөд хилээ хөдлөсөн чинь аман дотор нь ямар нэг хурц шовх хэлбэртэй зүйлс орцсон юм шиг. Тэгээ тэр үл ялэг өндийгөөд амнаасаа нулимад гаргасан чинь цус болон шүднийх нь өрмөг цацраад унсан. За нэг гараа хөдлөх гэж үтсэн боловч огт хөдлөхгүй, харин нөгөө гараа өргөсөн даруйд бараг л нулимс гартал хорсож өвдөж байгааг тэр мэдэрсэн ба. Бүх биеийн даагтгаа болоод аимшигтай их өвдөлт мэдэрч яагаад ийм байдалд орсноо ч ойлгохгүй, ойр орчмоо харсан ч хаана байгаагаа ойлгоогүй, юу болсныг ч мэдэхгүй, дээшээ өнгийгөөд харсан чинь цасанд хучигдсан маш өндөр уул байхыг тэр олж харсан. Ямар уул гэдгийг нь ч тэрүүхэн хооронд мартчихсан байсан бөгөөд за Джеймс гэх энэ залуу нь уулан даврах хорхоотой нэгэн болж өгөх юм бол хотын их шууганаас салж хаа газрын хамгийн аюултай гэсэн ууланд авираад явах дуртай залуу юм байна. Тухайн өдөр бол цасанд даруулаад хэвтэж явах үеэрээ тэр болж өнгөрсөн бүх зүйлийг тархиндаа эмхцэгцтэйгээр буцаад санахыг оролдож өөрийгөө Canadian Rockies гэх Канадын сүхрлэг уулсаар сайн найз Richard Whitmore-тойгоо хамт авиралт хийж яваагаа гинэт сансан. Тэд бол хамтдаа Mount Delform гэх нэртэй 3352 метрийн өндөр ууланд авирч яваа нь энэ байсан. Ингээд тэд дээшээ авирч явах үеэрээ цасан нурангад өртөж аимшигтай зүйл тохиолдсон маа. Гинтийн зүйлийг цочирдож хүлээж аваад эхэндээ ол юу ч ойлгоогүй, юу ч санахгүй, найз Ричардтайгаа дээшээ авирч агаад цасан нуранганы улмаас уулны уруу хуу хамагдаж
Барагцаалж хэлэх юм бол 140 давхраас эрчээрээ доошогоо цасанд дарагдаж унахтай тэнцэх хэмжээний осол болсон юм байна. 140 давхар гэдэг нь бол Empire State барилгаас доош унахтай ижил өндөртэй гэж зөвлөсөн байлээ. За цасны уранганы дөргөлтийг олж мэдсэн даруйда ойр хаваараа найз Richard-ийг хайж магадгүй хамтдаа салахгүй ах юм бол энэ бүхнийг даваад гарах юм шиг санаад ийш тийш айж сандраад харсан боловч хормын төдийд бүхий л зүйл болоод өнгөрцөн. Сэрснийхээ дараа тэр эргэн тойрноо ажиглаж харсан чинь нэг хүншигч гэмээр хэлбэртэй юм цасан дор одоо хөвтөж байгаа юм шиг харагтаарна. Тийшээ дөхье гэж бодоод биеэ хөдлөсөн чинь яг л одоо бүх яс нь юучгүй өөрж байгаа юм шиг аимшигтай өвдөлтийг бол тэр мэдэрсэн. За гисэн эдээч яадагч бай. Заавал тийшээ найз дээрээ очих ёстой гэж бодоод ганц хөдөлж байгаа гарныхаа тусламжтай биеэ чирж өмхөрч явсаар хажууд нь дөхөж очиход үнэхээр найз нь мөн байсан. За Richard-ийг тэр бол амьд байгаа гэж бодоод цээжийг нь чагнаж, пульсийг нь шалгасан боловч аль хэдийнэ амьсгал хураацсан, толгоо нь гэлжээгээд нуруу нь бол хүнд гимтсэн. Тэр бол аль хэдийнэ амьсгал хураацсан байсан. Richard-ийг алдсандаа тэр бол маш их шаналж, цасан дээр хөвцөн чигээрээ уйлж, бас дээрэс нь маш их айж, энэ газар Richard тэр хоёроос өөр амьд амтан байхгүй, ойр хавьд нь ерөөсөө суурьшлын бүс гэхээр газаргүй, дор хаяж 4 хоногийн дараа гэхэд л хин нэгэн тэднийг бол уулнаас бууж ирээгүй анзаарч аврах баг явуулах магадaltaйг өөрөө олвол мэдчихсэн маа. Джеймс бодохдоо би босоод явж чадахгүй, бараг олигтойч амьсгалж чадахгүй, би маань тэр чигтээ гимтэж одоо би яах вэ гэж бодож юу ч хийгээд нэмэргүй зүгээр л эндээ ингээд өхье гэж шийдсэн маа. Ер нь яаж ч хичээгээд өөрөө яаж ч амьд үлдээ гэж чармайсан бай. Энэ уул түүний ч гэсэн амийг авна гэж болж байгаа нөхцөл байдлаа бараг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Өөрийн хувь заяатайгаа эвлэрч тэр дээш харж өгөхээ хүлээж хөвтөөд удаагүй түүний бие мдээгүй болж эхлээд за биеийн градус нь буурч энэ байдлаараа бие нь хөлдөж эхэлж байгааг нь илтгэжсэн маа. За ингээд хөдөлгөөнгүй хагас дутуу ухаан санаа нь орон гарan байдалтай хөвтөж явах үеэр түүний хажууханд нэг эмэгтэй хүн алхаж хурж ирснэ. Чи бууж өгч болохгүй. Харин хичээх хэрэгтэй гэж хэлсэн. Ингэж ярьж байгаа байдал нь маш тайван бөгөөд итгэл төрүүлэхүйд сонсогдож тэр нүдэ нээгээд ийш тийш харсан боловч хинч түүний дэргэд байгаагүй. Хаанаас ч юм сонсогдсон хоёрхан өгүүлбэр түүний тархинд дах бодлыг нь тэр чигт нөөрчүүлж тэр зүгээр хөвтөх биш харин ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэсэн бодол хүчтэй орж ирсэн. Хинэн мэдэгдэхгүй эмхтэй үгнээс олж Джеймс аврагдах бүхий л зүйлсийг хийж хичээж эхлэхээр шийдсэн. Биеэ хөдөлгөж арай хийж өндийхтэйгөө болоод ирэх үед нөгөө эмхтэй хүрмээ өмсгөж хэлсэн. Хажууханд байсан үүргэвчээ тэр наашлуулад арай хийж хөдөлж байгаа гараараа цахилгааныг нь татаж дотроос нь хүрмээ гаргаж ирээд арай хийж өмссөн. Өмсөд ингэрээ цахилгаандаад суух үед нэг ус балгачих гэж хэлсэн. Джеймс ямар ч эргэлзээгүйгээр цүнхнээсээ ус аваад хэдийгээр залхихад болон аимшигтай гэмтэж хугарсан шүдэнд ус хүрээд янгинжсэн ч усаа тэр уусан. Ус уусныхан дараа нөгөө эмэгтэй хажууханд байх нэг модны тусламжтайгаар дээшээ өндийж босхийг хичээгээрэй гэж хэлсэн. Хугарал гэмтэл ихтэй байсан ч тэр модны тусламжтайгаар өндийж өөрийгөө босоод зогсож чадсандаа ч итгэхгүй байсан. Хүн байтугай амьтан ч үзэгдэхгүй аимшигтай гэмээр цасаар хучигдсан ууланд тэр өвдөгний өндөртэй цэсийг давж гიშгээд явхад ч хүнд мөртлөө сөхөрч унахын даваан дээр нөгөө нүдэнд харагдахгүй байгаа эмэгтэй намуухан хоолойны өнгөөр үргэлжлүүлээд яваад бай гэж хэлсээр байсан. 4 цагийн турш тарчилж багаар явсны эцэст Джеймс найзтайгаа хамт буудалж исэн камп дээрээ ойртож утсан байсан. Richard тэр хоёр уул руу дээшээ авирахын өмнө жижигхэн майхангаа тэндээ засаад тэр чигт нь орхичихсан байсан болохоор Джеймс майхнаа харсан даруйда яарч тийшээ явж очиод дотор нь өөрт нь хэрэгтэй бүхий л зүйлс байгаа болохоор ингэж нэг юм өхлөөс аврагдлаа гэдгээ ойлгосон. Дулаан хүнжил пүүгээ ус болон хүнс гээд бүхий л зүйлс тэнд байсан. Замын турш түүнийг зоригжуулж урагшлах хүч болж исэн эмэгтэйд баярлаа гэдгээ хэлье гэсэн ч хаашаач хараад үзэгдэхгүй, явсан мөрөө харахаар өөрөөс нь өөр хүн явсан гэсэн уул мөр байхгүй, ухаан санаа нь орон гарan байх үеэрээ тэр тухайн эмэгтэйг бодит хүн гэж бодож исэн боловч майхныхаа дэргэд ирсэн хойноо тэрхүү эмэгтэй зөвхөн оюун ухаанд нь дохио болж хаанаас ирсэн хүч гэдг нь мэддэхгүйч
амь насыг нь аврахаар ирсэн сахиусан тэнгэр шиг санагдсан. Хэсэг хугацаанд Джеймс тэр эмэгтэйг үнэхээр амьд бие биш, харин ямарваа нэг өөр үзэгдэл байсныг ойлгоод дотор нь хачин болсон. Өөрийнх нь нэрсэн цустай мөрнөөс өөр ямар ч улмөр ойр хавьд нь байхгүйсэн. Джеймс майхандаа явж ороод лаазалсан хүнсээ онгойлгож чадахгүй, эвхээд хураасан байсан пүүгээгээч задлж чадахгүй, бас гал гаргаад хурдан дулаан илч аваад биеэ дулаацуулахгүй бол майхан нь байгаад ч энэ байдлаараа үхнэ гэж бодчихсэн чинь ахаад л ямар нэг чимээг тэр олж сонссон. Ингээд нөгөө эмэгтэй биш байгаа гэд анхааралтай чагнаж эхэлсэн чинь удаачгүй бол ууланд цанаар гулгахаар ирж явсан 3 хүн Джеймсийн майханг олоод харсан, тийшээ дөхөөд ирж исэн болж таарсан. Азар тухайн 3 хүний нэг нь бол маш сайн туршлагатай уулын хөтөж хүн, харин өөр нэг хүн нь болохоор совилогч байж таарад Джеймсийг тэнд маш хүнд байдалтай байгааг олж харангуутаа анхан шатны тусламж үзүүлж, гал асааж, биеийг нь дулаацуулж, хөтөж залуу харин уулнаас бууж тусламж дуудахаар явсан юм байна. Энэ мөчөөс хэдхэн цагийн дараа нисдэг тэрэгтэй аврах багийнхан тэдэн дээр явж очиод Джеймсийг авч яваад эмнэлэгт хэвтэж тэр бүрэн эмчлэгдэж чадсан юм байна. Джеймс эмнэлэгт хэвтэж биеийн тэнхэрч гарснаас жил гарангийн дараа л тухайн цаг үед болж өнгөрсөн нууцлаг эмэгтэйн талаар ярьж, хэрхэн амийг нь аварч өнөөдөр ингээд амьд зогсоход нь хүч болсон талаар ярьж эхэлсэн. Тэрнээс өмнө хинт ч энэ талаараа яриаггүй. Үл үзэгдэх нууцлаг эмэгтэй хүн намайг үхлээс аврагдахад тусалсан гэж ярих юм бол хүмүүс намайг галзуурчжээ гэж хэлэх байсан болохоор би юу ч ярихгүй байхаар шийдчихсэн байсан гэж өөрөө ярьсан. Тэгсэн чинь дараа нь хүмүүсээс сонсох нэ. Минийх шиг ийм төрлийн үл үзэгдэх хүн үхэхийн өмнө тусалсан гэх үзэгдэл зөвхөн надад л тохиолдсон нууцлаг зүйл байгаагүй юм бэлээ. Үнэн дээр бол энэ үзэгдэл нь маш түгээмэл, мөн өөрийн гэсэн нэршилтэй. За тэрхүү нэршлиг нь 3 дахь биетийн нөлөө гэж нэрлэдэг. За тухайн 3 дахь биет нь аимшигтай осол гэмтлийн үйл явцад дөнгөж өртчихсөн байгаа хүмүүсийг амьд үлдэхэд нь тусалдаг нууцлаг үл үзэгдэгч гэж тодорхойлж яригддаг юм байна. За энэхүү 3 дахь биетийн нөлөө гэх зүйлийн тусламжтайгаар 2001 оны 9 сарын 11-ний өдрийн худалдааны 2 цамхаг нурах үед аврагдаж амьд гарсан хүмүүс ч гэсэн өөрсдийн туулсан түүхээ хожим ярьсан байсан. За тухайн үл үзэгдэгч нь хаагуур яаж авах юм бол нурж байгаа барилгаас гэмтэлгүй амьд гарах аргыг нь хилж өгөө зогсохгүй. Энэ замаар яв, ийшээ эрг гэх мэт бүхий л зүйлсийг нь хилж өгч исэн гэж ярьсан байсан. За тэгэхээр энэхүү 3 дахь биетийн нөлөө гэх зүйл үнэхээр юр бусын эд шидийн юм шиг зүйл үү? Эсвэл одоо амьд үлдэхийн төлөө тэмцэж байгаа хүний сэтгэл зүйн өөрчлөлтийг хүн өөрөө тэгж боддгоо мэдэхгүй. Ямар тач Джеймс гэх хүн болвол огт шашин шүтлэггүй атеист үзэлтэй хүн болохоор түүнийг үхгээд хэвтэж явах үеэр чихэнд нь сонсогдсон эмхтэй ямар нэг төрлийн шашны аврагч эсвэл одоо сахиусан тэнгэр энтер гэж яриад байдаг зүйл гэж огт юусоо өөрөө боддгүй юм бэлээ. Харин яг тухайн цаг үед надад хамгийн хэрэгтэй байсан оршихуй гэж би ойлгосон гэж өөрөө сүлд нь бол ярьсан байсан. 2015 оны 4 сарын 9-ний өдөр Фэрдейл гэх Иллиной мужид байх хүн ам багтай суурингийн оршин суугчид өглөө гэхэд л маш их бороотой зурагт радиогоор бол маш таагүй цаг агаарын урьдчилсан мэдээтэй өдрийг эхлүүлсэн. За тухайн өдөр бол хүчтэй аадар бороо үргэлжлэн орж оройдоо одоо хар салхи хүч төрөн орж ирэх магадлал өндөр гэж цагуурчид мэдээлж исэн. Фэрдейл гэх суурингийн оршин суугчдыг хэрвээ боломжтой байх юм бол суурингаа түр хугацаанд орхиж явах эсвэл нүүлгэн шилжүүлэлт хийж цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх нь зүйтэй. Таг гэртээ одоо суугаад байх нь тэмч үр дүнтэй арга биш гэдгийг сануулж хэлсэн. Хэрвээ үнэхээр орхиж явах боломжгүй тохиолдолд шаардлагатай гэсэн арга хэмжээ авах бэлтгэлтэй байгаарэ гэж мэдэгдсэн. За нөхцөл байдал бол хүндрэх үеэр хорогдох байраа бэлтгэн чухал шүү гэдгийг ч сануулсан. За ингээд удаагүй бол ахаад цагуурчид мэдээгээр хэлэхдээ энэ удаагийн хар салхи бол Иллиной мужийн түүхэн дэх хамгийн хүчтэй хар салхи байх магадaltaй гэсэн зүйлийг хэлсэн юм. За олон удаагийн давтамжтай хэлсээр байсан мэдээллийг бол Фэрдейл суурингийн ихэнх оршин суугчид
ойшоогоогүй. Тэд бол насаараа шахуу тэр газар амьдарчихсан. Урд нь ч гэсэн хэд хэдэн удаа хар салхи үзэжсэн ч тэр бүхнээс нэгч их хохирол амсаагүй дажгүй даваад гарцсан болохоор энэ удаагийнх ч гэсэн яавал гэжтэй гэсэн янзтай байцгаасан. Хамгийн муудаал гэхэд цахилгааны шон унаад нэг өдөржин тоггүй байснаас бусдаар бол аимшигтай байсныг нь тэд үнэхээр үзээгүй нь бол үнэн. Гэсэн хэдий ч яг тухайн 15 оны 4 сарын 9-ний шуурга цаг минут өнгөрөх тусам улам бүрд ордож оройн 6 цаг орчмын үед бол цагуурчид таамаг дэвшүүлэхээ болоод Фердейл суурьнгийнхныг яг одоо боломжтой байгаа дээрээ нүүлгэн шилжүүлэлт хийж суурингаа орхиж явахыг бараг л гуйж эхэлсэн. Харамсалтай норшин суугчдын дийлэнх нь бол сэрэмжлүүлгийг үл тоож шуургыг гэртээ суугаад давж гарна гэсэн бодолтой хэвээрээ үлдсэн. За 7 цаг гэхэд бол зурагтаар энэ хар салхи улам ойртож Иллиной мужид 8 хүний амьд хүрч бүхэл бүтэн хотыг сүйтгэсэн хамгийн сүүлийн томоохон хар салхинаас ч маш том, маш хүчтэй байх болно гэдгийг мэдээлжсэн маа. За үндсэндээ бол энэ хар салхины улмаас хүний амь нас эрсдэлд орж ийн гэдгийг шууд утгаар нь хэлсэн гэсэн үг. За ингээд 7 цаг 15 минутын үед 1.5 км-ийн өргөнтэй цагт бол 200 милийн хурдтай салхи үүсгэсэн маш том нүсэр хар салхи бол Фердейл суурин руу 24 км/цагийн хурдтай ойртож ирсэн. За 7 цаг 30 минутын үед бол 84 настай Фердейлийн оршин суугч Клем Шулц болон түүний эхнэр Jerry Schultz хоёр хар салхи өнгөрч явахыг хүлээгээд гэртээ сууж исэн маа. За хоёулаа бол зочны өрөөндөө суугаад зурагтаар цагуурын мэдээ үзэж бүх зүйл хэрвээ хэцүүдэх юм бол зойрын давхар руугаа буунаа гэд хоорондоо ярилцаа байж исэн. За хэсэг байж байгаад бол эхнэр нь цонхоор харсан даруйдаа нөхрөө дуудаад наашраад энийг хараатхаа гэж хэлсэн. За арын цонхоор олж харсан хар салхи бол тэдний амьдралдаа харж исэн хамгийн том хар салхи байсан. Яг тэдний сууринг чиглээд 2 км гарангийн цаана харагдаж бодож төсөөлж ийснээс нь илүү том. Тэгээ тэдний анзаарснаар бол хар салхи цагийн зүүнний эсрэг эргэлдсэн байдалтай яг өөрсдийг нь чиглээд биш харин хоосон тийм хөндөй тийм талбай руу явж гин гэж харагдчихсан. За тэгээд ийм байдалтайг нь харчаад манай сууринлуулав ирэхгүй юм шиг байна. Тог тасрах бах. Би дээвэр рүү яваад дэнлүү бэлдээд хээ гэж нөхөр нь хэлсэн. За эхнэр нь бол галзуухны хэсэгтээ үлдээд Клем болохоор дээвэр лүүгээ гарч дэнлүүгээ хайж авах үеэр яг л нэг ачааны галт тэрэг хот дундуур нь явж өнгөрч байгаа юм шиг аимшигтай чанга нүргэлсэн чимээг тэр олж сонссон. За дээврийн булан хэсэгт байх жижигхэн цонхоор ол Клем гадагшаага харсан чинь хар салхи хоосон талбайг чиглээд явах биш харин бол яг тэдний байшинг чиглээд ирж исэн болж таарсан. Клем бол яг үнэндээ зойрын давхар руугаа буух цаг хугацаа ч гэсэн түүнд байгаагүй. Ер нь ямар ч үйлдэл хийх боломж байхгүй гэдгийг ойлгосон даруйдаа бол карманаасаа утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхэлсэн. За ингээд энэхүү хийгдсэн бичлэгийг хожим нь харахад бол Клемийн байшин болон бусад хөршийн байшингууд нь хөрснөөс арчигдаж, за удаачгүй бол бичлэг тасалтаж, таржигнсан дуу чимээ сонсогдоод тэгээд тасардаг. За энэ бүхний эцэст бол Клем өөрийгөө нас барчглаа гэж эхлээд ботсон байгаа. Тэгээс ирээд харсан чинь бүх зүйл чив чимээгүй, орчин нь бол хав харанхуу. Тэгээ ямар сайндаа бүр би өгцөн байна уу гэж чанга ойрлоход хинч хариулаагүй. За нуруундаа тэр бол маш хүчтэй өвдөлт мэдрээд за ингэх үеэрэл өөрийгөө амьд байгаа гэдгээ олж мэдсэн юм. Нуранган дундаас арай хийж биеэ өндийлгөөд босхыг оролдож тэдний нэг хөршин нь бол Клемийн хажууд хүрээд ирсэн. Нурсан байшингаас нь татаад суулгасан. За эргэн тойрондох бүх зүйл эмх замбраагүй болцсон. Яг юу болж өнгөрснийг ойлгох гэж хичээж авах үеэр нөгөө хөршин нь бол битгий доошоо хараарэ гэж түнд хэлсэн. Клем бол гайхаад яагаад гэж асуусан чинь эхнэр чи яг таны дор амьсгал хураачсан байна гэж хэлсэн. За энэ хар салхины улмаас Клемийн эхнэр Jerry болон хөршин айлын нэг хүн бас амиа алдсан маа. За Клемийн хийсэн гар утсан дээрх бичлэгийг хүмүүст харуулж хар салхи гихч зүйл бол ямар аимшигтай гэдгийг анхааруулга болгож үзүүлдэг болсон гэсэн мэлээ. За хар салхи хэрвээ амьдардаг байрнаас чинь ойр харагдах юм бол
утсаа гаргаад бичлэг хийх биш, харин хорогдох байрлал орохыг олон нийтэд анхааруулах болсон юм байна. 2017 оны 2 сарын 12-нд Abigail Williams гэх эмэгтэй өөрийнхөө хамгийн сайн найз болох Liberty German буюу одоо Libby гэж дууддаг найзындаа хонхоор болсон. За энэ хоёр бол хоорондоо нэг насны зөрүүтэй 14, 13 настай хоёр охин байгаа. За энэ хоёр бол унтахынхаа өмнө цас орохыг хараад улам их орчих юм бол маргааш хичээл нь орохгүй болчихно гэд хоорондоо ярилцчихсан. За маргааш өглөө сэрэхэд бол цас тэгж их ороогүй байсан ч Индиана мужийн Delphi гэх хотод удахгүй шуурга дэгдэх нэ гэсэн мэдээнээс болоод бүх сургуулиуд хичээллэхгүй байхаар болсон юм байна. За ингээд октод бол хичээлд явахгүй бүтэн өдөр завтай байхаар болоод гэртээ сууж ахаар хоёулаа хамт гарья гэж шийдсэн юм байна. Libby тэгсэн чинь Monon гэх нэртэй нэг тийм гүүр байдаг. За тэр гүүр рүү хамтдаа явах уу гэсэн санааг бол анх гаргасан. За тухайн Monon гэх гүүр нь бол ашиглагдхаа болсон. Нэг голын дээгүүр уг нь барьсан боловч хүүхдүүд л тэнд очиж зураг даруулад за тэгээ сошиал аккаунт дээр постлохоос цаашгүй болцсон тийм газар байдаг. Abby бол тийшээ явахыг зөвшөөрөөд за тэгээд найз Libby нь болохоор эмээгээсээ гүүрлөө явж болох үгүй гэхэлж асуугаад эмээ нь бол тэднийг болгоомжтой явахыг сануулж ямартаач Libby-гийн эгч Kelsey гэх эмэгтэй тэр газар руу нь бол эхлээд хүргэж өгчөөд буцахт нь харин Libby-гийн аав нь тосоод авчий гэж хоорондоо ярилцсан. За аав нь бол гэхдээ тосч авахтаа яг тогтсон цагт л ажлаа зохицуулаад авах боломжтой учраас гүүрний тэнд хідэн цаг хүлээх нь гэдгийг олж сонсоод охтуудын хувьд бол тэр нь тийм том сүртэй асуудал биш гэж аавдаа хэлсэн. За ингээд нэг цаг хагасны үед бол Kelsey гэдэг эгч нь тэр хоёрыг хүргэж өгчөөд буцсан. За очиод удаачгүй тэр хоёр ямартаач гүүрэн дээр байгаа гэдгийг нь батлах зураг тэдний бол Snapchat дээр нь тавигдаад 2 цаг 7 минутын үед Abby гүүрэн дээр алхаж байгаа зураг оруулсан байсан. За дараа нь 3 цаг 11 минутанд Libby-гийн аав Derek бол охинлуугаа мессеж бичээд удахгүй очлоо. Та хоёр машины зогсоол хэсэг рүү хүрээд ирээрээ тэнд уулзъя гэсэн байсан. За гэхдээ Derek рүү буцаад хариу ерөөсөө ирээгүй. Ер нь ямар ч үед Libby бол байнга утаснасаа зүгтээстэй байдаг болохоор текст мессеж бичих үед дорхноо хариу ирдэг болохоор ирэхгүй удаад ахаар нь аав нь бол жоохон сонин санагдчихсан. За 3 цаг 14 минутанд Derek нөгөө газар бол явж очсон. Тэгээ Libby рүү залгсан боловч уцаа юусаа аваагүй. Тэгээ ийш тийш явж хайсан боловч хаанч харагдаагүй. За сандраад Derek бол Libby-гийн имээрүүн залгаад тантай ингээд Libby холбогдоогүй юу? Ямар нэг өөр төлөвлөгөө гаргаад энд биш арай өөр газар эсвэл өөр цагт би тосох болсон болов уу гэж гайхсан байдалтай асуусан. За эмээ нь бол тэр хоёртой ерөөсөө холбогдоогүй. 3 гээд чамтай уулзъя гэж ярьснаас өөрөөр бол ямар ч мэдээ надад хэлээгүй. Гүүрний тэндэл байх ёстой штэ гэж хэлээд хин нь жоохон сандарч эхэлсэн маа. За тэдний бол аль нь ялгаагүй охид руу бол ээлжилж залгаад мессеж бичээд хариу бол огт өгөөгүй. За Libby-гийн өвөө нь бол гэрээсээ гарч Derek дээр явж очиод тэр хоёр бол хамтдаа охтыг ойр орчмоор нь хайхаар шийдсэн. За эхэндээ ч яг муу юм ерөөсөө тэр хоёр бол бодоогүй. Охтууд хаана ихтэй явж агаад төөрцөн ч юм уу эсвэл цагаа хараагүй болохоор 3 гэхэд хурч ирээгүй. Эсвэл утсан цэнэггүй болоод унтарсан. Хамгийн муудаал гэхэд бол хин нэг нь гимтээд хаашаач хөдөлж чадахгүй болцсон байхаа гэх мэт эргээр бол ихэндээ боццоож исэн. За харамсалтай нь тэд бол 5 цаг хүртэл охтуудыг хайгаад олоогүй болохоор цагдаа руу залгаад алга болсон хүний дуудлага мэдээлэл өгсөн юм байна. За 6 цаг гэхэд бол цагдаагийн хүч Monon гүүрний орчмоор мас хайгуул хийж 100 гаруй хайгуулчид үнэрч ноход дагуулад охтыг хайсан боловч уул мөр олдоогүй. За алга болсны маргааш нь буюу 2 сарын 14-ний өдөр нэг хайгуулч бол гүүрнээс 800 метрийн зайд нэг горхины хажуунаас охтын биеийг олсон юм байна. За тэдний өхлийн шалтгааныг бол цагдаа нар шууд олон нийтэд зарлаагүй ч гэсэн Abby Libby хоёр бол бусдад алуулж амиа алдсан гэдэг нь тодорхой байсан. За хийгийн газар бол нүд халтран байсан гэж яригддаг. Мөн охтыг хөнөөсөн итгээд өөрийн үйлцэн хэрэгтэй таних тэмдэг маягийн зүйл хийчихсэн байсан. За энийг багахан тайлбарлая гэх юм бол зарим нэг алуурчид, за эсвэл цуврал алуурчид өөрийн үйлцэн хэрэгээ
би хийсэн шүү гэж таниулахыг хүсээд тэгээд ямарваа нэг тэмдэглэгээ зурах, бичих эсвэл одоо ямар нэг ижил төстэй зүйл хийсэн байхыг хэлдэг. Та бүхэн угаасаа энийг мэдэх бах. Тэгвэл яг энэ маягаар охтыг хөнөөсөн итгээд амьсгал хураасныхан дараа тэдэнд бол өөрийн одоо signature маягийн зүйлээ хийчээд явцсан байсан. За алуурчин бол охтын бүх хувцсыг нь тайлаад биеэс нь хол хайчихсан байсан. За охтын биеийг олсноос 3 хоногийн дараа бол цагдаа нар Либигийн утсан дээрх зарим видео бичлэгийг ил болгоод яг 2 цаг 7 минутанд Либи одоо Абигийн гүүрэн дээр алхаж байгаа зургийг дарсны дараа алуурчин тэднлүү дөхөж очих үед Либи шууд л одоо аюулыг мэдрээд утсаараа бичлэг хийж эхэлсэн юм байна. За тухайн бичлэг бол яг гүүрэн дээр хийгдэж эхэлсэн байх магадaltaй. Тэгээд цааш үргэлжилж охид амиа алдах сүүлийн мөч хүртэл бичигдсэн байсан. За цагдаа нар бол тухайн бичлэгийн одоо маш багахан хэсгийг олон нийтэд ил болгосон юм байна. Учир нь гэх юм бол бичлэг дээрх тухайн эрэгтэйг тэд бол алуурчин мөн гэж бодож байгаагаас гадна шлепэн малгай өмссөн дунд иргэм насны махлаг эрэгтэй хүн гараа карманда хийчихсэн Либи Аби хоёр руу дөхөж ирээд залуусаа доошо буугарай гэж хэлж байгаа нь бичигдсэн байсан. Бичлэг цацагдсан цагаас хойш хэдэн зуун дуудлага цагдаагийн газар ирсэн боловч хинч одоо тухайн хүнийг бол хэн болохыг нь илчилж чадаагүй. За Либи Аби хоёрыг хөнөөсөн итгээд гэж сэжиглэгдэж баривчлагдсан ч хүн байхгүй. Тэдний хэрэг бол шийдэгдээгүй хэрэг гэсэн ангилалд бүтэн 6 жил явсны эцэст 2023 онд Richard Allen гэх 50 настай эрэгтэй сэжигтнээр татагдаж за тухайн эрэгтэй бол шоронд байх үеэрээ за их нэртэйгээ уцаар ярьж байхдаа 17 онд амиа алдсан Либи Аби хоёрыг би хөнөөсөн гэж ярьсан болж таарсан. За өөрөөр хэлэх юм бол Richard Allen гэх хүн бол аль хэдийнэ шоронд одоо өөр хэрэгээр орсныхоо дараа хэргийн талаар их нэртэй хэлсэн гэсэн үг. За гэхдээ цагдаа нарт болохоор тэр хоёрыг би бол алаагүй гин буруугүй гэсэн одоо өөрийнхөө байр сууриа илэрхийлж исэн юм байна. Охтын биеэс ойролцоохоо олдсон бууны хонгоо нь Richard Allen-ы эзэмшлийн бууны сум мөн байсан гэдгийг мөрдөгчд бол хожим олж илрүүлсэн. За түүний шүүх хурал бол 24 оны 10 сарын 15-ны өдөр товлогдсон байгаа юм байна. Тэгэхээр шүүхийн эцсийн шийдвэр гарах үед та бүхэнд Instagram хуудасаараа мэдээлэл давхар хүргэх болно. За ингээд хэдүүлээ 3 дахь болсон явдал руугаа орцгоё. Америкийн нэгдсэн улсад 1965 онд анх цацагдж эхэлсэн The Dating Game гэх реалити шоу нэвтрүүлэгт нэг эмэгтэй 3 эрэгтэйгээс бол царайг нь харалгүй асуулт асуугаад за тэгээд хариулт нь таалагдсан нэг эрэгтэйтэй сүүлд нь болзоонд явах эрэгтэй болдог тийм нэг шинэлэгч гэмээр одоо маш тийм сонин оршилтой олонний үзэх туртай нэвтрүүлэг гарч эхлэх болсон юм байна. 1978 оны 9 сарын 13-нд гарсан саяны одоо реалити шоугийн нэг удаагийн дугаар нь яг л одоо бусад дугааруудтай адилхан болж өндөрлсөн ч гэсэн хизээч мартагдахааргүй хар түүхийг бичсэн бусдаасаа содон дугаар болж исэн юм байна. За тэр үед нь бол Cheryl Bradshaw гэх нэртэй эмэгтэй оролцож исэн. 3 одоо огт харж байгаагүй эрэгтэйгээсээ асуулт асууж дуусныхаа дараа тэр бол нэгдэх эрэгтэйг сонгож ийн гэдгээ хэлээд за тухайн эрэгтэй нь болохоор Rodney гэх нэртэй өндөр нуруулаг биетэй урт үстэй царайлагтай тооцогдох тийм залуу ээж таарсан. За сонгогдсныхоо дараа бол тэр нэвтрүүлгийн тайзнаа гарч ирж Cheryl Rodney хоёр анхудаа бие биенээ олж харсан. Тэд бол инээлдэж бие биенээ тэрч аваад зурагтаар олон нийтэд харагдж байгаагаар бол яг л одоо бусад дугаарууд шигэ бүх зүйл сайхнаар дуусч Rodney яг л одоо урдны дугааруудад орж исэн байдгал нэг залуу шиг харагдчихсан. За тэгээ камерт харахад хитрхи төгс байсан Rodney тайзны ард очоод шал өөр хүн болоод хувирчихсан талаар хожим нь бол Cheryl ярьсан байсан. Нэг тийм аюул түгшүүр мэдрүүлсэн аимшигтай хүн шиг санагдсанаас гадна охид дандаа л намайг сонгодог гэх хачин зүйлч яриад амтсан. За хоёулаа өнөөдөр болцох уу? Чиний амьдралдаа хизээч мартагдахааргүй гайхалтай болцоо байх болно гэж Cheryl хэлэхэд нь үгүй уучлаарай гэж хариулсан. За энэ хариулт нь бол маш ухаалаг зөв шийдвэр байж чадсан юм байна. За учир нь гэх юм бол Rodney гэх залуу үнэхээр аимшигтай хүн болж таарсан.
Нөгөө Daring Game гэх шоу нэвтрүүлэхийн баг хожим нь бол Rodney-гийн урдны түүхийг нь шалгаж үзэхэд тэр бол 8 настай хүүхдийг хүчиндээд 3 жил шоронд ял идэлж агаад тэгээд яг тухайн цаг үед болохоор тэнцэнгээр суллагдсан явж исэн болж таарсан. Тэгээд хамгийн гол нь бол тэр хэрэгээ дандаа оройн цагаар үлддэг. Тэгээд өөрийнхөө хийсэн хэрэгт гимшиж байгаа ч юм байхгүй, чүүр сонжуургүйгээр охид хүүхнүүдтэй танилцаж өөртөө маш итгэлтэйгээр загвар өмсөгчдийн зураг авдаг мэрэгжлийн зурагчин байгаамаа гэж өөрийгөө танилцуулаад тэгээ гэртээ урьдаг байсан маа. Тэгээ уран яруу Магдалины үгэнд нь уяраад гэрлүү нь явж очиж хідэн зураг даруулсан болоод дараа нь бол Родни тэднийг багалзуурдаж амийг нь хүнөдөг байсан юм. Гадуур нэг өөр тийм сайхан ааштай харин гэртээ ирэхээрээ яг л тайзны ард гаргасан амар төрхөө харуулж олон ч эмэгтэйчүүдийг хохирогчоо болгосон байсан. Ийм нэг цоврал алуурч хүн бол уулс даяар цацагддаг байсан нэр хүндтэй шоу нэвтрүүлэгт оролцоод нэвтрүүлгийн гол эмэгтэйн сонголт болж гарч ирсэн гэдэг нь бол нэвтрүүлгийнхний хувьд бол байж боломгүй тэнийг алдаа байсан. Родни болохоор 2 жилийн хугацаанд бол нийт 130 хүний амьд хүрч тухайн цаг хугацаанд нь хуваагаад үзэх юм бол 1-7 хоног тутамд нэг хүн цааш нь харуулж исэн хүн гэсэн үг юм бэлээ. Ингэж олон хүн цааш нь харуулсныхаа дараа тэр бол баригдаж түүнд цаазын ял онохор болсон юм байна. Тэгээд нэвтрүүлгийн үеэр Shirley асуусан таны хамгийн дуртай цаг үе юу вэ гэж асуухад шөнийн цагт хамгийн дуртай, өглөө өдөр дажгүйлтэй. Гэхдээ шөнийг гүйцэхгүй гэж хариулж исэн маа. Тэгэхээр Rodney Alcala гэх этгээд бол 1943 онд Texаст төрсэн. Өндөр нь бол метр 83. Түүнийг бол Daring Game гэх шоунд орсон цагаас нь хойш Killing Game болон Daring Game Killer гэх гуншин нэр дагдаг болсон юм байна. Баг болон өсвөр насны эрэгтэй эмэгтэй хүүхдүүд мөн эмэгтэйчүүдийн нийт 1000 гаруй зургийг бол дарсан байсныг нь хожим мөрдөгчд олж илрүүлсэн. Шүүх хурал дээр бол түүнийг нийт 5 хүний 1-р зэргийн хүн амны гэмт хэрэг, насанд хүрээгүй хүнд канабис өгсөн, 2 хүчингийн хэрэг, хүн хулгайлсан хэрэг зэргээр нь яллаж 8 хүний амиа алдсан хэрэгт хариуцлага үүрэх ёстой гэж нотлох баримтан дээр суурилсан дүгнэлт гаргаад тэгээд эрх баригчид бол түүнийг 130 ба түүнээс дээш хүний амиа алдсан хэрэгт мөн л хариуцлага үүрэх ёстой хүн байх магадлалтай гэж үзсэн юм байна. Хэдийгээр түүнд бол цаазын ял оноосон боловч сүүлд цаазын ялыг Нью-Йорк хүмүүжил хориглох болсонтой холбоотойгоор насаараа шоронцох ял болгож өөрчилсөн юм байна. Ингээд цоврал алуурчин бэлгийн хүчирхийлэгч Rodney Alcala 2021 оны 7 сарын 24-нд 77 наснда байгалийн жамаар Коркоран мужийн шоронгийн эмнэлэгт амьсгал хураасан юм байна. Ингээд нэг ийм аимшигын үзээрийн цоврал алуурчин байна. Энэ хүний хөгшин үеийнхэн зургийг хараад зарим нэг хүн бол санжиж магадгүй. Шүүх хурал нь бол хэд удаа сошиал сувгуудаар цацагдчихсэнийг би бол харж исэн. Яг ямар гэмт хэрэг хийсэн хүн гэдгийг нь бол ерөөсөө сонирхдаггүй байжгаад өнөөдрийн дугаараар яриад ямартаач бүгдээрээ ойлголттой болж чадлаа. 1979 онд баривчлагдаад тэгээ 80 онд анхны шүүх хурал нь болсон. Дараа нь бол 86, 92, 2003 он гэж явсаар агаад сүүлд нь бол 2012 онд бас дахин шүүх хурал нь бас болж исэн юм билээ. Тэгэхээр яах гэж ингэж дахин шүүх хурал болоод ирснийг нь бол ойлгоогүй. Гэхдээ миний үзэж байгаагаар бол тухайн хүний хохирогч болж амиа алдсан хүний ДНК шинжилгээний хариу гарсны дараачаас энэ хүн холбоотой байна уу, үгүй байна уу гэдгийг дахин шүүж хэлэлцсэн болов уу гэж таамагласан. Ингээд энэ удаагийн 3 басын явдал маань энэ хүрээд өндөрлөх боллоо. Дугаараа дуустал нь сонсон нийт сонсогчдоо баярлалаа. Хэдүүлээ Мягмар гарагт бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя. Түр баяртай сонсогчдоо.